Одон дурсавх тавтай морил би бол хөтлөгч анхват. Дараагаар нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч ганц өх бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг хөгжил дэвшлиг хамтдаа бүтээн юуратай оюу толгой компани болон чанартай амьдрын юуратай Face Construction-ы Morton Residence event итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сугаар болон NTV телевизээр 83.3 107 сталганы од мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн маань шээ. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн нэвтрүүлэг бол тайз руу тэмүүлэх тэмцэл Осрын бат сайхан гэж хүний талаар ярих гэж байна. За энэ хүний талаар шууд эхлэе. Мэдээж Осрын бат сайхан гэдэг ихлээр энэ хүний талаар ярихаас өмнө бид гэр бүлийг нь одоо дурдах хэрэгтэй болно. Нэгэн одоо элит гэр бүл гэдэг шүү дээ, яг боловсрал, соёл, бие авч яваа байдал энэ бүхнийг зохицуулсан нэгэн гэр бүл гэх юм бол Бүгд найрамд Монголоор дулсан гавьяа жүжигчин Улаан хүүгийн Осор гэж түүний гэр бүлийн талаар ярихаар болж байгаа юм. Бүгд найрамд Монголоор дулсан гавьяа жүжигчин одоо Осор гэхээр одоогийн залуучууд зарим нь танихгүй ч байж магадгүй. Тэгвэл тоглосон кинонуудаас нь хэлж өгье л доо. Их замын ихэнх киноны Хоовон хөх, за Ичээндэн киноны Тоодгор, Моторын дуу киноны Найдан, за Аман хур киноны Лачин, Тунгалаг тамир киноны Даржаа Баатар зэрэг маш олон дөрүүдийг дэлгэцнээ чадварлаг бүтээж 1960-аас 1970 оны одоо Оросын олон ангид кинонуудыг олон кинонууд бас дуу оруулсан манай алтан үеийн нэрт жүжигчэн гэж нэрлэгддэг одоо Улаан хүүгийн Осор гэж ирэх юм байна. За энэ хүний гэр бүл бол одоо эхнэр нь Ариун гэрэл гэж эмэгтэй. За энэ эмэгтэй бол боловсролын байгууллагад насаараа ажилласан. За өөрөөр хэлэх юм бол хүүхдүүдтэй насаараа ажилласан багш хүн байгаа. Ариун гэрэлгөө 5 хүүхэд 5 охин төрүүлж өсгсөн буянтай буурай. За тэгээд өдгөө өндөр насыг зооглон инх дунх үр хүүхэд ачцээгээ тойруулан амьдарч байгаа. За 10 хүүхэд нь өөр өөрийн гэсэн мэрэгжилтэй өөр өнгөөд те. Гэсэндээ тэд өөр өөрсдийнхээ салбартаа бас оройд нь гялалцаж яваа ийм хүмүүс. Ариун гэрэлгөө өөрөө дурсахтаа оюутан байхдаа л анхны хүүхдээ гаргаж төрөөд ердөө 15хан хоноод хичээлдээ суудаг байсан тухайга ярьсан байдаг. За юу гэж ярьсан гэхээр оюутан байх үе минь юм да. Би 1945 онд Улаанбаатарт ирж багш их сургуулийн нийгмийн ухааны багшийн ангид суралцсан. Тухайн үед би жил бүр хүүхэд гаргадаг нэртэй болцсон байсан. Төрөөд 15 хоноод ямар нэгэн аргаар заавал хичээлдээ суудаг байсан. Иймэрхүү байдлаар оюутны амьдралаа туулж сургуулаа төгсөж ажил амьдралын гараанд хантайгаа хөл нийлүүлэн алхаж байлаа. Биднийг ажиллаж байх үед Улаанбаатар хотын боловсролын хилцээс биднийг жил бүр өөр сургуульд хуваарилдаг байлаа. Би сургуулаа төгсөөд 16 дугаар сургуульд нийгмийн ухааны багшаар 10 жил ажилласан. Дараа нь мэргэжлээ өөрчилж 5 дугаар сургуульд 20 жил эмэгтэй сурагчдад гэр ахуйн хичээл заасан. Гэр ахуйн хичээл. Ингэж миний амьдрал багшийн замнал хувь тавилангаар хүүхдүүдийн дунд өнгөрсөн юм аа. Энэ л миний хамгийн нандин үе маань юм уу та гэж хэвлэлт нэгэн удаа яриа өгсөн байдаг. Тэгэхээр нэг талаас бол одоо Улаан хүүгийн Осор гэж алтан үеийн маань одоо жүжигчин байх нь байна. Нөгөө талаас насаараа хүүхэдтэй ажилласан багш эмэгтэй. За энэ хоёр маань гэр бүл болоод дундаас 10 хүүхэдтэй болсон байх нь байна. За мөн хүүхдүүдээ том болохоор эр эм гэлтгөө өөрсдөр нь бас одоо нөгөө амьдрал ахуйгаа авч явгаа гэдэг. Одоо жишээл эмэгтэй хүүхд гэх юм бол илүү одоо гэр ахуйн ажлаа аваад явдаг гэдэг юм байхгүй. Эрэгтэй хүүхдүүдтэй ч гэсэндээ яг гэрийнхаа бүх зүйлсийг хийж сургах те тэр юмыг бас хүүхдүүдээ сургасан байна. Яа харахгүй 20 жилд ичнээн жилийн те хүүхдүүдэд ажилласан хүн учраас тэгэд хөвгүүд нь хүртэл бүгдээрээ юм ойж эсэгдэг. Бас тэгэд юм оёхдоо зүгээр ч нэг ойдаг биш шүү. Хүссэн гоё хувцас хийгээд өмсчих хэмжээний тийм одоо мундаг одоо гэрийн хүмүүжлийг ээж аав хоёр нь хүүхдүүдтэй олгож ийж. За амьдралын шаардлага нэмэр ийм зүйлс хүүхдүүдийн хүмүүжил, амьдралд хандах хандлага, тэнцэх чанарт маш их нөлөө болдог юм байна гэж хаяа боддог. Олон хүүхдүүдийн гутал хувцсыг тухай бүрд нь авах мөнгө байсангүй те. Бүгдийг нь ойж өгдөг байсан. Харин хувцсны оронд ээж аав нь хүүхдүүдтэй биш үү те. Тархин гидсэн цатгалан байлгахад хамаг бүхнээ зориулсан байна. Хувцсны дээр юмэг бол одоо өөрөө эсгээд гараараа яваад нөгөө хэд маань өөрсдөө ч гэсэндээ дуртай юм хийгээд оёх хэмжээний чадварыг нь суулгаад өгчөж хүүхдүүдтэй. 10 хүүхдээ мөр бүтэн дэд цатгалан байлгахын зэрэгцээ тархийг нь өлсөхгүй тулд бүх төрлийн хэвлэл авахын тулд цалингийнхаа ерөөсөө цалингийнхаа хагасыг те тэр жигт нь ерөөсөө ном сэтгүүл одоо тэгэл сонин те утга зохиол залуучуудын үнэн хөдөлмөр сонин гэж одоо бүгднийг захиалчдаг байсан. Тэднийг заавал хүүхдүүдтэй уншуулдаг байсан. Харин одоо нөгөө нөхөр нь ажилдаа байжгаад те оройтой ирлээ шүү дээ. Магадгүй тэр өдрийн сонин унш чадаагүй байлж бодъё. Тэгэх юм бол эхнэр нь эргүүлээд тоймлоод хэлээд өгчдөг. Нөхөр нь одоо бас боломжтой байгаад уншчих юм бол эхнэрийнхээ эрэхтэн тоймлоод нэг хэлээд өгчдөг. Ингээд энэ гэр бүл ерөөсөө унших, мэдэх, боловсрох, өөрсдийн гэр бүлийн хүмүүжил, хариуцлага, бие даах энэ болгоныг ээж аваасаа сурж өссөн одоо ийм нэгэн гэр бүл байгаа. За ингэж хүмүүжсэн үр хүүхдүүд бол те
Одоо тийм суур хүмүүжил гэдэг бол өстой хаач явсан өөрт нь суудсан чадвар гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр сайн сайхан явахаас өөр яах вүлээ гэж байгаа. Тэдний хүүхдүүдээс ойдолчин, төгөлдөр хуурч, төрийн дархан, жүжигчин, бүжигчин бүр байлдааны онгоцны нисгэгч хүртэл төөссөн. Бидний хамгийн сайн мэдэх хүн нь болохоор Монгол Улсын гавьждагчин одоо Осрын Батүлзийн ах маань байна. За Батүлзийн ах маань бол мэдээж кино найруулагч те одоо зохиол гэдэг юм иймэрхүү зүйлсүүдээр ажилладаг энэ хүн. За түүний хүү бол Батүлзийн Тамир гэдээ бид өхөн мэдж байгаа. Бас кино найруулагч ажиллаж яваа. Ерөнхийдөө зүгээр 10 хүүхдийн нэг нэхэд л энэ хүн байж штэ. Тэгэхээр 10 одоо маш гоё одоо салбар болгондоо манлайлах үз хариуцлагатай ийм хүүхдүүдийг ээж аав нь бэлдэж өгсөн байх нэ. За тэгэхээр энэ удаад яг энэ 10 хүүхдийн энэ гэр бүлийн одоо 10 хүүхдийн 5 дахь нь болох Монголын балетын тайзнаа гялалзаад өнгөрсөн балетын тодод Осрын Батсайхны талаар та бүхэндээ бэлтгэн хүргэхээр бэлтлээ. За театрын балетын сонгодог бүтээлүүд нэг хэсэг түүний нуруунд дээр явж исэн гэж хэлж болно. Монгол улсын театр энэ хүний нуруунд дээр явж исэн гэж хэлж болох юм. За түүний хувьд болохоор за юу гэдгийг нөгөө дээрээ одоо чи 4 ах эгч нартай те доороо 5 дахь хүүхэд нь шүү дээ. Тэгэхээр өөрөөсөө дахиад доошоо дахиад 5 хүүхэдтэй гэсэн. Одоо жишээлбэл Батүлзийн ах чинь хүний дүүн бол таарж байгаа байхгүй юу. За ингэсэн. Эгч нь болохоор одоо дүүнэр айгүй хариуцал одоо ингээл яг л тэр шүү дээ те. Нөгөө ээж аав нь ажил төрөлдөө явчихаар хамгийн том нь ч гэдэм юм ингээл хариуцал байж байдаг шүү. Тэрнтэй адилхан эгч нь 10 дугаар ангид байсан юм байна тухайн үед. Тэгсэн чинь манай өнөөдрийн яриад байгаа энэ гол хүн буюу те Батсайхан гэдэг хүн маань 6 дугаар ангид байсан үе юм байна л да. Тэгэхээр хичээлээ тараад гэртээ байжсэн чинь дүүн гадаа тоглож ирсэн гинтхэн гүгээд ороод ирчихсэн гинэ Батсайхан ч. Яасан гэсэн чинь миний нүдэнд нэг юм наалтчлаа. Энийг аваад өгөөч гэдгсэн гинэ. Тэгсэн чинь нөгөөд нь харсан чинь юу наалтах. Тухайн үед чинь нөгөө хүүхдүүд ягаа чавх тийм тоглодог байсан шүү дээ. Тэгээд нөгөө бүр ингээд хицхийдээ те болжмор алах гад ингээд тэгээд юм төмөр сум юм хийгээд одоо хөнгөн цагаан магаа ингээд нугалж байгаад нэг харуулж магаддаг байсан шүү дээ. Яг тиймэрхүү юмар тоглож явж байгаад хоорондоо одоо тоглож ирсэн нь яасан. Нөгөөх нь нүдрэн харагдсан. Тэгээд дүүгийнх нь нүд нь ингэсэн манай Батсайхны нүд. Тэгээд их чинь одоо яах юм ээж аав нь байхгүй их чинь л том байгаа. Тэгэл дүүгөө хөтлөөл одоо гүйтсэн байгаа юм. Тэгээ хоёлоо явсаар хагаад 2 дугаар эмнэлэг дээр очсон. Тэгээ тэнд нь очсон чинь нэг нүдний их мундаг эмч байна гинэ. Ламсрын гэдэг эмч байна гэсэн. Настай эмч байсан гэсэн. Тэгсэн тэр эмч харснаа за ер нь бол нүд нь одоо яг тэр төмөр ямар харавцсан чинь зүгээр гаднах юу гэхээс гадна цаашаагаа одоо хүүхэн хараамаараа юу гэдгийг те тэр болгонроо төмөрчин одоо хөстэй харах юм бол орох нь биш үү. Тэгээ бүр их чин тэгээд баг ингээд нэг шингийн юм баг гойдсон шахуу бүр тийм болцсон. Тэгээд тэр эмч болохоор ямар мундаг эмч таарсан мэдгүй. Яаж юм мэдгүй. Ямар ч сан тэр хүүг нүдийг нь харахад ямар ч асуудал болгосон. Гэхдээ энэ нь хожим нь энэ хүнд гарч ирдэг юм байл. Ингээд нэг нүдээ бүр одоо зүүнтлийн нүдэ гэдэг байхаа нэг нүдээ бүр ингээд зүгээр сүүдэр төдий харах үс хэмжээний бүр тийм одоо осолтой юм болцсон байхгүй. Тэгээд ямар ч сан ингээд тухайн үед эмч нь бол одоо чадхаараа маш сайн одоо ингээд эмчлээд ингээд өгсөн байх. Тэр эмчид л маш их баярлж явдаг. Хүн харахад бол зүг зүгээр. Тэгвэл бодит байдал дээр гимцэн нүд нь бас жоохон асуудалтай байсан гэж их чинь яриад байгаа. За ер нь энэ хүүг харах юм бол шүү дээ те. Одоо та хэд магадгүй төсөөлөх юм бол энэ одоо хүн болгоны гэр бүл дотор л ер нь байдаг та. Нэг юмд өртчих гээд байдаг. Тэгсэн хэрнээс маш сэргэлэн юмыг сонирхдаг, юм руу ингэж анхаарлаа хандуулж тэр болгонд руу орохыг үзхийг хүсдэг ийм сониуч ийм хүүхэд байгаа байхгүй. Тэгээд юмд орчих гээд байдаг. Тэр нь л ихэд одоо жишээлбэл бага насандаа ингэж ихчдэг одоо эмдэг амдгаар ингэж явж штэ тий. За Осрын Батсайхан хэмээх энэхүү эрхэм маань бол 1954 онд Бүгднайрамд Монгол Улс улсын гавьяа жүжигчин Осргуайн 10 хүүхдийн 5 дахь хүүхэд нь болон мэндэлсэн 1954 онд хар багын л маш адтай сэргэлэн хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг. Ингээд анх 6 дугаар ангид элсэж ороод суралцж байсан гинэ. Тэгэхээр нөгөө нэм хөдөлгөөнтэй юм хүүхдүүд чинь юмд нэг ивсэлтэй юмд нэг яг сонирхоод бариад авах юм бол те бас дийлдэхгүй хүн гарч ирж штэ те. Тэгэхээр яг тэр үед нь их чинь өөрөө юунд сурдаг байсан юм байна. Одоо хөгжин бүжгийн коллеж гэх юм уу те. Хөгжин бүжгийн коллеж сурдаг байсан. Түүнийг 5 дугаар ангид сурж байхад ихчийнх нь найз оюун төлхөр гэдэг бүжгийн ангид суралцж байсан нэг хүүхэд байсан гинэ. Ихчийнх нь найз нь. Тэгээд найз нь нөгөө дүүг найзынх нь дүүг те Батсайхныг харчаад айгүй хөдөлгөөнтэй болохыг нь ажиглаж хагаад юу яавал яадгийг бүжигчин болгоод үзүүл яадгийг манай сургууль дээр авчиж шалуулаад үзүүл яах вэ их авьяастай хөгжиж харагдаж байна гэсэн баг. За тэгээд нөгөө их чинь бол дүүгээ дагуул одоо ээж аав маавтаг ярьсан юм мэдгүй зөө. Их чинь дүүгээ дагуулаад авчиж шалгалт өгөх гээд очсон баг. Ингээд ихчтэйгээ нөгөө найзынх нь хамт гуруула хөгжин бүжгийн сургуульд шалгуулахад ямар тач тэнцсэн байдаг. Ингээд 5 дугаар ангийнхаа дундаас шууд хөгжин бүжгийн сургууль руу шилжээд суралцж байгаа. За шилжээд явахад нь хуучин сургуулийнхын багш нь ганц хөөхөн хүүг мань аваа явчлаа да гэж харамсаж ирсэн гэдэг араас. Ингээд
хөгжим бүжгийн коллежид очиж суралцахаар боллоо энэ хүү. Тэгээд бүжгийн ангид орох нь байна. За тэр үед бол одоо манай Монголын одоо балетийн анхны одоо зөвлөл бодулсад сураад ирсэн мэрэгжлийн одоо багш нар гэх юм бол тэр дундаас жав багшийг хэлдэг өстой. За тэгээд жав багш дээр яг энэ хүү одоо 5 дугаар ангийн хүүхэд л очиж яана гэсэн үг байхгүй. За мэдээж шалгалт авсан байж таа. Тэр шалгалтанд нь ямар нэгэн зүйл байсан болоод энэ хүүхдийг тэр жав багш сонгоод авчиж байгаа. За мэдээж нөгөө өөрөө их хөдөлгөөнтэй юмд орчих гээд байдаг те их юм сонирхдаг ийм хүүхэд байсан гэдгийнх нь бас нэгэн зүгээр нэг болсон явдал гэх юм бол нөгөө дээр үед нөгөө кисэл гэд байдаг гэсэн санаж байна. Кисэл. Тэр чинь ингээд нөгөө нэг буцалгаад ингээд уудаг байсан шүү дээ, тий. Тэгэн гут ээж аав мэдээж ажилдаа явчихнаа. Их ч хамгийн томор үлднэ. Тэгээ их чинь одоо нөгөө бас нэг сургууль руугаа ч үлээ юмд явахаар болоод нөгөө дүүнэртээ ингээд кисэл буцалгаад ингээд өгч. Тэгээ нөгөө нэг юм хөнгөн цагаан гастрол байдаг шүү дээ, тий. Ерөөхдөө тийм савтаа заяа. Буцалаад ингээд гут нь яг нөгөө цаг нь болчих гээд байдаг. Тэгэн гут нь цонхон дээр аваач тавиад. Тэгээ хамгийн томор нь одоо бат сайхан л хэлж илтэй. За энэ халуун байгаа шүү. Дүүнэр чи ууй гинэ. Заавал хөргөжиж уухын шүү, хийж өгөх шүү. За юу, заа гэж үлдсэн байна. Тэгэл гараа явсан. Тэгээд төд удалгүй юу нэргээд ирсэн чинь дүүнэр нь ууй гээд. Тэгээ нөгөөдгийг авч өгч жагаад нөгөө хүүхэд чинь цонхон дээрээс авч жагаад нөгөөдөө дотор шагаа алтаад ингээд үлчиж байгаа байхгүй. Цээж ингээд үлдсэн гэж. Тэгэхээр ер нь л ингээд юмд өртчихгээд идэг. Бас нэг иймэрхүү хүүхэд байгаад байгаа. Гэхдээ одоо нөгөө нэг тэрээр хөгжим бүжгийн коллежид сураад инглээ гэхэд чинь мэдээж багш бол яг мэрэгжлийн одоо зөвлөл бодлоос сураад төгсөөд ирсэн балетийн багш байж байгаа шүү дээ, бүжигчин байгаа шүү дээ. Тэгээд тэр хүн бол одоо мэдээж багаас нь энэ хүнд яг одоо нэг балетийн урлаг гэдэг тухайн хүнээс хэрэг төсвөр хатуужж шаарддаггүй. Тэр техник гэж юу те магадгүй одоо ямар одоо бие авч явах ёстой мөстой бүх зүйлсийг сургаж явсараагаад за нэг мэдгээд мэдээж одоо би хаана өсч эхэлж байгаа. Ингэхдээ хамгийн сонин нь шүү дээ те. Одоо мэдээж энэ 10 хүүхэд бол аруулаа мэдээж одоо осргоон болон те энэ одоо багш эмэгтэйн одоо хүүхд өсгсөн хүүхдүүд байна. Маш их гэр бүлийн хүмүүжлэлтэй, хариуцлагатай. Тэгээд энэ хүү өсөхдөө одоо юу гэдэг юм те. Урд хойчод манай Монголын балетэд ийм хүн байгаагүй гэмээр бие хааны хувьд өсөглөн өндөр тэгээд одоо юу гэдгийг царай зүс те тэгээд юм биеийн характер бие авч явж байгаа байдал гэд бүхэл зүйл нь ингээд цаанаасаа одоо гадаа дотоодод сураагүй өрнөөсөө цаанаасаа байгалийн өгөгдлөөрөө бүр ингээд үнэхээр цэвэр балетийн төгс юм бие бүрдэл ингээд өсөөд байгаа байхгүй. За тэгээд мэдээж сонголт Монгол гэх нэг нөлөөлдөг байх л та. За жав багш болохоор соёлын тэргүүний ажилтан Монголын сонгодог бүжгийн урлагт олон 10 шилдэг бүжигчдийг бэлтгэн гаргасан. Үе үеийн балетийн хаттыг төрүүлж исэн ийм чадварлаг сургууль хүмүүжүүлэгч. Тэрээр Монголын анхны сонгодог бүжгийн багш нарын үргэлжлэл бөгөөд хөгжим бүжгийн дунд сургууль буюу одоогийн манай Монгол улсын консерватори шүү дээ, энд олон жил багшилсан. Тэгээд түүний удирдлагаар 1970-аад онд төгссөн шавнар нь Монголын балетийн урлагийн анхны болон Монголын балетийн урлагийн анхны төгсөгчд дээрээс нь тод болон гялалцж исэн ийм хүмүүс гарч иж байсан. Багшийн өвч гэсэнтэй үнэхээр сайн багштай. Тэгээд шав багшийн гараас гарч одоо нөгөө Бат сайхан чинь 1973 он гэхэд хөгжим бүжгийн коллежид төгсөөд гараад ирж байгаа. За энэ үед бол одоо бүр юу гэдгийг манай сонгодог урлаг те балетэд ийм залуу өгөгдөл гарч ирнэ гэдэг бол бүр үнэхээр үзэгдэл юм байна л да. За тэгээд ерөөсөө эн чинь хааш очих вэ гэхээр ийм гоё биехаа өгөгдлийг шууд улсын төр бүжгийн Этмэн театр өтөө аавна үстэй. За тэгээд 3 хүн одоо гарч исэн хөгжим бүжгээс төгсөж ирсэн хүмүүсээс 3-ыг нь яг балет буюу одоо улсын төр бүжгийн Этмэн театр руугаа хойрлоод авсан байгаа юм. За Осрын Бат сайхан 1973 онд хөгжим бүжгийн дунд сургуулийг алдарт жав багшийн удирдлагаар төгсөөд тэр үеийн Монголын шилдэг балетчууд ихэвчлэн нөгөө зөвлөх холбоот улсад тэр дундаа Ленинград хотод одоо Вагановагийн сургуульд суралцдаг байсан бол суралцаад ингэж ирдэг байсан бол нөгөө Бат сайхан ч болохоор төрөлхийн дэр биехаа өгөөдөл инээ тэр юмараа Монгол улстай яг өөрөө боловсрсон Монгол багшийнхаа гардуу төгссөн хэрнээсээ мэрэгжлийн ур чадвар техникийн хувьд нөгөө нэг гадаадад сураад ирсэн хэдтэйг дүүцгүүц. Заримаас нь бүр илүү гахуй хэмжээний тийм өндөр одоо чадвар ур чадвартайгаар гараад ирсэн байгаа байхгүй. А гэтэл нөгөө тухайн үед чинь зөвлөлтөд сурна гэдэг чинь оройн дээд байлаа шүү дээ. Одоо Монгол төгсөөд гараад ирсэн багш зөвлөлтөд очиод тусан багш хоёр чинь бүр юм тэнгэр газар шиг ялгаатай. Ягаад тэгэхээр тухайн үед зөвлөлтийг хэрхэн үнэлж байгаа вэ? Тэ тэрийг сурж байгаа, тэндээс юм уу сурж байгаа гэдэг байдлаар тэндээс төгссөн хүмүүсийг мундаг гэж одоо бүр оройн дээддээ залах шахуу байх үед нь Монголын нэг юм сонин бүтээгдэхүүн гараад ирж байгаа. Монгол хүний заасан Монголынхаа хөгжим бүжиг төгссөн тэгсэрнээсээ өгөгдөл чадварын хувьд маш өндөр юм хүн гарч ирээд за ингээд улсын төр бүжгийн Этмэн театртаа 1973 онд дагалдангаар орж байгаа юм. За ил хамтран ажиллагч ярьчих. За тий. За өнөөдрийн дугаарыг маань хөгжил дэвшлиг хамтдаа бүтээн юураатай оюу толгой компани бэнтгэж байгаа. За Монгол улсын эдийн засгийн тухай ярихад хаана ихтэй өрнөвөл оюу толгойн
Монгол улсын эдийн засгийн тухай яриа хаана ихтэй өрнөвөл оюу толгой заавал тэнд хамт дурддагддаг. За оюу толгой бол зүгээр нэг уурхай биш. Ажлын байр, орон нутгийн хөгжил, боловсрол, ур чадвараар дамжуулан жирийн монгол хүний амьдралд бодит өөрчлөлт авчирч байгаа ийм хүч гэж хэлж болно. За 2015-аас 22 оны хооронд оюу толгой хэрвээ байхгүй байсан бол Монгол улсын эдийн засаг тэр 8 жилийн турш жил бүр хасах өсөлттэй гарах байсан юм байна. Харин оюу толгой төслийн ачаар эдийн засгийн өсөлт жилд дунджаар 12.1% нэмэгдээд улсын нийт өсөлт жилд 3.1% хүрсэн гэнэ. За татвар, экспортын орлого, дотоодын бизнест оруулж буй хөрөнгө оруулалтаараа оюу толгой компани өнөөдөр ч гэсэн Монголын эдийн засгийн томоохон толгуур хэвээрээ байгаа ийм компани ийм одоо төсөл юу вэ? Зүгээр уулуурхай биш гэдэг байгаа шүү дээ. Монгол улсын эдийн засгийг авч явж байгаа газар гэж хэлж байна. За баярлалаа. За баярлалаа. За ингээд тэрээр 1973 он гэхэд 19 настай одоо төгсөж гарч ирсэн. Тэгээд Дөөр Бүжгийн Эрдмийн театрт ажилд орохоор очсон баг. За ингээд очингууд л одоо мэдээж тухайн Дөөр Бүжгийн Эрдмийн театрын чинь ерөнхий балет мастер гэдэг юм уу те. Тэн дээр Жамин Дав гэж хүн байгаа. Тэнгууд тэр хүн хараад зүгээр дуу алдсан гэж. Энэ хүү балетын төлөө төржээ гэж дуу алдсан. Ер нь бол тэрийг ингээд дотроо төсөөлчөд дараад нь өөр ярилцлан дээр хэлж илээ л дээ. Ер нь бол түүний нуруу туруу гойлог бие ха те дээрээс нь зүс царайн дээр бүжгийн авьяас техник гүйцэтгэл нь бүр төгс байсан гэж байгаа юм. Тэгээд ямар сандаа балет мастер нь Монгол төгсөөд гараад ирсэн гэсэрнээсээ энэ хүн балетын төлөө төрсөн бүр хүн байна гэд ингэж дуу алдаж ирсэн. Тэгээд дээрээс нь түүнийг хотын гудамжаар явахт нь бүсгүүчүүд битгий хэл залуучууд хүртэл эргэж хардаг. Тийм одоо эрэгтэй хүний гоо үзэсгэлэн бүрдүүлсэн ийм залуу өсөөд гараад ирж. Би нуулгүй л хэлье. Би нөгөө интернетээр юм үзэж явж байгаа ч үлүүдээ энэ хүний зургийг харсан. Тэгээд би бүр цочсон. Тэгээд би бүр ухаж ороод энэ яг ямар учиртай хүн юм бэ гэж хайсан цагаас ахуулаад судалсаар хагаад өнөөдөр энэ төлгийг хийж байгаа шүү. Манай 20 дугаар зуунд энэ хүн шиг тийм үнэхээр гоё юм цаанаасаа өгдөлтэй байгалийн гоо үзэсгэлэн бас эрэгтэй хүн гэхэд те үнэхээр үзэсгэлэнтэй юм байлээ. За яг ингээд нөгөө балетын одоо Улсын Дөөр Бүжгийн Эрдмийн театрт орлоо л доо. Тэгэн гутал чинь шууд ороод ирэнгуут дагалдан гэдэг юм одоо бид нар бол тэгдэг шүү дээ. Тэгэн гутал яадаг вэ гэхээр тухайн үед чинь байгуулгын соёл гэж байна. Байгуулгын өвийг одоо өвлгүүлэх гэж нэг юм байна л да. Тэр юу вэ гэхээр одоо халамжлан хүмүүжүүлэгчгээд орж ирсэн тэр уран бүтээлч тэр хүмүүсийг бүгднийг нэг хүн хариуцж авдаг. За тэгэн гутал манай нэг дөнгөж балет руу ингээ хойлогдоод яваад оронгуул Улсын Дөөр Бүжгийн Эрдмийн театрт хэн байгаа вэ гэхээр Монгол улсын гавьяа жүжигчин цол тэмдэглэр 1969 онд буюу одоо яг манай Бацаахныг балет руу орж ирж байхад те түүнээс 4 жилийн өмнө Монгол улсын гавьяа жүжигчин болсон Норвин Баатар гэж хүн балетчин байгаа байхгүй юу? Монголын бас анхны мэргэжлийн балетчт юм аа нэг. Тэгэхээр энэ хүн яг халамжлан хүмүүжлэгчээр нь Бацаахныг гардаж авсан байна. За энэ хүнийг бид нар яаж мэдэх юм бэ гэхээр Тунгалаг Тамир кино гэж мэдэн дээ. Тунгалаг Тамир киноны Эрдэнэ гэж. Энэ одоо Эрдэнэ гэдэг хүний дүр тоглосноор манайхан шууд буугаад яж байгаа бах. Энэ хүн бол Монголын анхны мэргэжлийн балетчт юм аа нэг. Тэ мэдээж маш олон гол дүрүүдийг бүтээсэн манай балетчт юм аа шилдэг балетчт юм аа нэг яхахгүй юм. За тэгэхээр бас л зөв хүн дээрээ ч юм уу те азар ч юм бас зөв хүн дээр очиж байгааз. За ингээд Нормын Баатар гэдэг багшийнхаа дараа одоо ингээд халамжлан хүмүүжүүлэгч нь Нормын Баатаргаа болоод Бацаахныг яг ингэж гардаж авсан. За ингээд юу гэдгийг одоо түүнийг харах юм бол яг ингээд мэргэжлийн сургуулиуд төгсөөд гараад ирлээ, ингэлээ. За багадаа ингээд нэг жоохон юм хомонд очих гээд гэдгээс болоод нүдээ бэртээсэн. Мэдээж нүд нь бол одоо жоохон асуудалтай байгаа. Гэхдээ энийг тэгж ил хэлж болохгүй шүү дээ. Эн чинь өөрөө харанхуу тайзан дээр бүжгэлдэг ийм төрөл учраас тэнд одоо нүд нь асуудалтай гэх юм бол юу болох вэ те? Нэгт хоёрдугаарт тэр нөгөө цээжээ бас түлждэг шүү дээ. Эн чинь бас ингээд сорин морин хинтэй болчихж байгаа байхгүй. Ядчил балет чинь цээж нүцгэн бүжгэлнэ. Энэ нулгыныгаа ерөөхдөө бас л хүнд мэддэхийг хүсэхгүй аль болох ингээд мэдгдмээргүй л байгаа нь ойлгомжтой. За ингээд Норвин Баатар гэдэг багш дээрээ ороод тэгээд эдгээр чин дөнгөж ирчээд шууд л ингээд гол дүр мөрд бүжгэлэхгүй л те. Нилээн бэлтгэл энэ дээрээ хийгээ тайзны ард одоо тэгээд энэ гол дүр тоглож байгаа багш нарынхаа туслах маслах бүхэл юмуудыг хийгээд явна. Ер нь бол ингээл туслах дүр мөрөөр ч юм уу нийтийн хэсмэсгээр ингээл гараал явж л байсан баг. Ингэж явж байгаад нэгэн харамсалтай зүйл болдог нь. Мэдээж хүү бол анх одоо юу дөөр бүж рүү орж явахдаа бол 5 дугаар ланг юм чи юугаа мэдэж ороо гэдэг шүү дээ тий. Гэхдээ орсон цагаасаа бол мэдээж энэ дөөр балетын урлагт дурлж байгаа мэдээж. Тэгээд тэн дээр илүү тодор гэрэлтгийг хүсэж байгаа мэдээж. Дотор нь ийм сайхан одоо асалт гэдэг юм уу одоо хүсэл мөрөөдөл дэрүүлж байгаа мэдээж. За тэгээд ингэж явж байгаад ерөнхийдөө нөгөө нийтийн хэсэг мэсэг тоглож явж байгаад тайзны ардалт бэлтгэл хийж байгаа үедээ одоо үеийн хэдэн залуучуудтай бас ингэж барилдаж ноцлож ингэж байгаа л хөлөө хоглоочж байгаа юм. Ингэж болохгүй шүү дээ. Тийм тэгэхээр одоо эн чинь бүр
балетийн урлаг ялангуяа бүжигчин хүнд чинь хөл болох гол одоо бүр зүйл нь. Тэгээд тэр нөгөө нэг өндөр өсрэлт хийх, буух, ялангуяа тэр нөгөө нэг партнерыгаа өргөх, дээш нь шидэх, барьж авах, тэгэл тэр одоо техникүүд гэдэг юм уу, иймэрхүү зүйлс хийх инээ тэр юм болоход чинь хөл нь хугачна гэдэг чинь зүгээр энэ хүн бол үндсэндээ дахиж тайз руу гацдгаа болчих жоох. Тийм, замлан дуусна гэсэн. Замлан дуусчих байгаа гэсэн үг. Тэгээд зүүн хөлн заяа. Зүүн хөлийнхэн шилбнийхээ бүр бүдүүн хэсгээр нь хөлөө хуглаа ичиж байгаа юм билээ. Тэгэхээр энэ хүн ерөөсөө тайз руу гарах боломжгүй болоод тэр тайзан дээр гарч чадахгүй болоод бараг л тайз руу гарах эсэх нь тодорхойгүй болчихж байгаа. Тэгэхээр бодит байдал дээр бол одоо нөгөө нүдний хувьд те гимцэн нүд нь бол бүр ингээд сүүдэр төдий хардаг гэж байгаа юм. Өөрөө тэрийгээ бол хэлж ярих дурггүй. Гэхдээ яг хүндээ бол сүүдэр төдий харах гэдэг чинь одоо нэг нүдээ ингээд анаа тэрийг бэлдсэн нүдээрээ харах юм бол зөв сүүдэрсэн бүрэлдсэн юм харна гэсэн үг. Энэ өөрөө нөгөө харанхууд бүжгэлдэг гэрэл инээ тэр юмд байдаг энэ хүнд бол маш том дутагдлан болчих гээд байдаг. Үүнийгээ маш их нуудаг. Дээрээс нь сая дахиад хөлөө хуглаа ижлээ. Ингээд энэ хүн бүр тайз руу цаашдаа гарах хэсэг нь тодорхойгүй болж байгаа байхгүй. За хөлөө хуглаад тэгэл яаралтаагаар одоо ингээл одоо гипс мипсэний тэрэг болоод ингийн үсттэй. Тэгин гутал энэ дунд чин яг түүний энэ их хүсэл мөрөөдөл цаашдаа энэ уран бүтээлчийн хувьд эргээд тайз руу гарахгүй нүрдэл яригдах энэ том одоо эстэл тэр хүн чин дотроо бол аимшиг юм болж байгаа шүү дээ. Тэрийг мэдэрч байгаа хүн хэн бэ гэхээр шүү дээ. Аав нь. Аав нь өөрөө уран бүтээлч шүү дээ. Аав нь өөрөө энэ бүхний зовлон жаргалыг мэднэ шүү дээ. Хэрвээ жүжигчин хүн жүжиглэж чадхаа боيو тайзан дээр гарч чадхаа болоод ч юм уу кинон төвөгтөж чадхаа болоод яах вэ? Тэрний төлөө амьдсан шүү дээ энэ хүн. Тэгэхээр энэ хүн өөрийнх нь хүн одоо бүжгийн төлөө амьдсан, балетын төлөө амьдсан. Тэгж яагаад тайзан дээр гэрэлтэж амжаагүй байхдаа хөлөө хуглаа ичиж байгаа. Энэ бол аимшигтай зүйл байхгүй. За тэгээд хөлн хугараад ингийн гудал нөгөө бүдүүн шилбнийхаа бүдүүн хэсгэр хугарцсан. За тэгээд ямаралтаа л одоо ямар нэгэн байдлаар гипстэй л ингэсэн боллоо та. Тэгээд хүн ч гэсэндээ одоо энэ бат сайхан ч гэсэндээ өөрөө дотроо маш их хэцүү байгаа бах, маш их нурж байгаа бах. Тэгэл маш их юм бодож байгаа шүү дээ. Одоо ганц сурсан, ганц чадхаар зорьсон, ганц хүсэл мөрөөдөл нь ингээд гарч чадхааргүй болчлоо. Тэгээд баг сар гарan хэвдсэн байгаа гэртээ, гипстэй. Тэгэж байж байгаад аавтайгаа нэлээд ярилцсан болов уу гэж би бодоод байгаа. Аав бол энэ хүүгээ ойлгоод байгаа. Уран бүтээлч учраас. Тэгээд аав нь болохоор бариач олох хэрэгтэй байна. Сайн барьдаг хүн уламжлалт юмар явах хэрэгтэй байна гэдэг. Тэгээд бол нь одоо мэдээж нөгөө шинжлэх ухаантай итгэл одоо энэ чинь эмнэлэг мэмлэгээл бодно шүү дээ, тий. Ингээ байж байгаад тэгээд нэг зургийг авахулдаг юм байна. Хөлнийхэн зургийг. Тэгээ авахулсан чинь нөгөө нэг хугсан хөл нь буруу бороолоод тэгээд нөгөө нэг ингээд зөрж бороолоод гэдэг юм уу, тий, бүр ийм болцсон. Тэгэл одоо өөрөөс нь ч бас асуусан л байх те. Чи үнэхээр эргээд тайз руу гарахыг хүсэж байна. Чи үнэхээр эргээд ингэхийг хүсэж байна гэдэг ярилцсан л байх гэр бүлийнхээ хүрээнд. Тэгээд аав нь өстө хайсаар хагаад хамгийн сайн бариачдыг хайж олд юм байна. Тэр нь болохоор толгоотоос илүү хаанаас л тийм бариач л. Тэгээд тэр бариачийг авчираад за тэгээд нөгөө нэг буруу идэгдсэн байгаа хөлийг эргүүлээд тэгшлэж байгаа зөв болгох гэж. Тэгэл ерөөсө аманд нь мод гэдэг өлөө юм зуулгаал. Тэгэл энэ эрсдэл энэ өвдөлтийг дааж чадна үст ирээдүйд чинь мөн гээл тэгэл шүдийн зулгаж байгаа л нөгөө нэг хугацсан буруу идэгцэн байгаа хөлийг нь эргүүлж ясыг нь салгаад тэгээд эргээ хөвөнд нь оруулж байгаа юм. Ямар их өвдөлт байгаа бол те ямар их тэсэр байгаа бол тэгэхээр энэ хүний ерөөсөө тэрийг төвчээд байгаа ингээд байгаа шалтгаан нь тэр тайзлал хүсэл мөрөөдөл нь тий. За ингээд эргүүлээд ямар ч байсан нөгөө нэг хөлийг нь нэвтэйхэн болгож аваад те. За тэгээд дахиад одоо гипс мөсрөг ороож байгаа. Ингээд баг энэ хүн чи эргээд идэхтлээ 2-3 жилиг зарцуулж байгаа гэдэг л 2-3 жил. За энэ хугацаанд харин юу хийсэн бэ гэхэлэр энэ хүн зүгээр л өөртөөгөө дотроо ажиллаж байгаа байхгүй. Шууд үсрээд тайзан дээр гараад бэлтгэлээ хийгээд явах боломжгүй байгаа. Багаар цаг хугацаа өнгөрч ийж бүтэн бороож идэгжиж энэ үйлдэлүүдийг хийн. Балет ч хүн бүжигчин хүнд ч хөл маш чухал. Тэгээд энэ хоорондоо магадгүй илүү дотоошоо тий. Тэгээд дотроосоо хийх юу гэдгийг дотоод хүчээ илүү их нэмсэн, ойлгосон байж магадгүй, таньсан байж магадгүй. За ингээд ямар ч нэг баг 2 жил гарan ч үлүүдээ ер нь ингэж байжгаад эргээд одоо мэдээж драмын дөөр бүжгийн дэмэн ядгалуугаа эргээд ажилдаа орох болж байгаа. Тэгээд эргээд бэлтгэл инээ тэр юм хийгээд бас л эргүүлээд багаар л ирэхэд сэргэн л дээ тийм. Гэтэл тайз руу гарах болоогүй баг. За эргүүлээд нэг олонний хэсэг мэсгэж гэдэг юм уу иймэрхүү байдал ингээд ерөөхдөө байж байтал 1977 онтой залгаж 73 онд болсон шүү дээ. Тэгэхээр 73 он ороод нэг хэсэг байж байгаа тэр хөлн бэртлээ гэж бодох чинь бас 2-3 жил хэвтээд ерөөхдөө ингээд 76 77 хавцаа ажилдаа орлоо гэж бодъё л та. Ингээ байж идэл 1977 онд нэгэн үйл явдал болж байгаа байхгүй. За энэ үйл явдал болохоор
Улсын дөрвөлжгийн Эрдмийн театр маань те Чайковскийн Хунт нуур бүжгэн жүжиг. За Вердигийн Травиата дөөр те дэлхийн хөгжмийн соёлын санд багтсан олон бүтээлийг өөрсдийн театртаа тоглосон. Дээрээс нь улсын дөрвөлжгийн Эрдмийн хамт олон маань маш мундаг ажиллаж исэн үнэ. За энэ үед чинь Зөвлөлбот улс за тэгэл одоо бусад орон улсуудтай хамтарсан соёлын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Нэг нэгнийхээ театр урлагаар одоо жишээлбэл одоо Оросын тэр театрынхан те ирээд Монголын театр дээр ирээд хамтарсан том тоглолтуудыг хийж мэдэг яг ийм үе. Гэтэл 1977-г анзааруул 1917 онд Октябрийн хувьсгал гарсан. Тэгвэл 1977 он гэхээр агуу их Октябрийн хувьсгалын 60 жилийн ой болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ том ойг тохиолдуулаад одоо Зөвлөлбот улс болон тэр социалист орнуудын маш олон төлөөлөгчид Монгол улсад ялангуяа улсын дөрвөлжгийн Эрдмийн театр дээр ирэх юм байна. За тэнд яах вэ гэхэлэр одоо энэ хамтын нөхрөлийн орнуудынхаа хамтарсан мэргэжлүүд нь хамтраад за нэгэн том бүжгэн жүжиг тоглох гэж байгаа. Энэ ойд зориулаад тэгэхээр маш өндөр хариуцлагатай гэсэн үг. За тэгэхээр энэ бүжгэн жүжиг нь болохоор Испани бүжгийн цомирлог гэж байгаа. Тэр болтол манай Бат сайхныг хинж анзаарахгүй байгаа талаа. Гэтэл Испани бүжгийн цомирлог гэдгийг яаж улсын дөрвөлжгийн Эрдмийн театртаа тавих юм бэ гэхэлэр зөвлөлт Белорусын Гавьят багш Херардо Виана Гомес де Поэзиа гэдэг одоо юм найруулагч байгаа байхгүй. Энэ найруулагч ирж тавина. Найруулга нь энэ хүн хин одоо Монголоос тавихгүй бүр зөвлөлтийн гэдэг юм уу те одоо нэлээд том мэрэгчлэлтийг тавих гэдэг шүү дээ. За энэ найруулагч тавина. Дээрээс нь тайз зураг чимэглэлийг нь зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот Орос улсын урлагийн гавь зүтгэлтэн Морозов энэ хүн тайзыг нь бүтээн. Ингээд харахад чинь энэ бүр маш өндөр ач холбогдолтой юм байгаа байхгүй. Дээрээс нь хөгжмийг нь бүгд найрамдах Монгол ард улсын ардын жүжигчин Чулуунгай, Жамингийн Чулуунгай те Чулуунгаа тоглуулахар болж байгаа. За ингээд анханасаа ахуулаад энэ надад юу маш өндрийг аваад эхэлж байгаа байхгүй. За тэгэл улс төрийн байдаг юм уу, гадаад дотоодын төлөөлөгчд байдаг юм уу, Монгол улс цагаа элчин сайдууд байдаг юм ингээд маш олон хүмүүс ирэх нь байна. Дээрээс нь энэ том хүмүүс ирээд гүйцэтгэхэд энд мэрэгжлийн ур чадвартай балетчид нь байгаа мүү гүм үү? Маш том хариуцлага, маш том шалгалт. За тэгээд жүжигийн гол дүрд болохоор мэдээж ардын жүжигчин одоо тухайн үедээ байгаа голж байгаа Ганбаатар, за Гавья жүжигчин Шарав Дорж, Навча, Туул, Цэрма нөгөө нэг өөрийнх нь халамжлан хүмүүлгэж Баатар нар бүжгэлж Испани бүжгийн онцлог шинж чанар. За уран тогшилт, игнэ, жигдрээ бүжих урлаг, хим химнэлийг чадмаг гаргаж тус бүрдээ өвөрмөц шинжтэй өөр тийм бүжгийн цомирлогуудыг төлөвлөхөр болж байгаа. За ингээд бэлтгэл хийгээ байж исэн чинь нөгөө нэг зөвлөлт Белорусын Гавьят багш нөгөө Херардо Виана Гомес де Поэзиа гэдэг шүү дээ. Энэ хүн нөгөө нэг туслах дөрөв дундаас нэг хүнийг харчиж байгаа байхгүй. Тэгээд түүнд урд хожид байгаагүй оройлыг нэр нь өгч эхэлж байгаа. Ингиж түүнийг тэр дундаас гаргаж ирж байгаа. Ягаад гэвэл энэ одоо юу гэдэг юм Монголд байгаа одоо найруулагч нар маань одоо балет мэстер гэдэг юм энэ хүмүүс ч юм бол одоо мэдээж мэрэгжлийнхаа голлох хүмүүсийг хараад ч юм уу иймхүү байж болно. Гэтэл энэ найруулагч юу харж ийн гэхэлэр тэр байгалийн өгөгдлийг хараад байгаа. Хайгаад байгаа. Тэр өндөр нуруу, тэр бие хаа те одоо царай зүс тэгээд гүйцэтгэл юу гэдэг энэ болгоныг нь өөрөөр харж байгаа. Шанал хөлбөмбөгөөс харж байгаа гэсэн үг байхгүй. Тэгсэрнээсээ дагалдан магалдан ч гэдэг юм арай голлохдод орж ирээгүй байгаа ч гэсэн те тэр хүнд энэ таарна. Энэ Испани бүжгийн цомирлогийн энэ хэсэг дээр энэ хүн голлох юм байна гэдгийг тэр найруулагч харж байгаа байхгүй. За ингээд түүнийг анхныхын тайз руу тэр хүн хөтлөж байгаа. За тэр цагаас бол тэрээр яг нөгөө нэг тайзан дээр жинхэнэ утгаараа гэрэлтэж эхэлж байна. Энэ хүртэл тэрээр маш олон саад бэрхшээл зүйлүүдийг давсан. Тэгээд тэр тайзан дээр асч эхэлж байгаа. За тэгээд яг тэр одоо Испани бүжгийн одоо цомирлог те тайлан тоглолтон болоод нийтэд үзэгчдэд хүргэж байгаа шүү дээ. Тэгээ энэ талаар маш олон мэдээ бичлэг нэтэр юмуд бас манай интернетэд бас байдгийн билээ. Тэгээд манай бүжигчд те Орос зөвлөлтийн болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг өөрийн тайзнаа амьдруулан амжилт олж байгааг бусад улс орны төлөөлөгчд өндрөөр үнэлж байна гэх мэтлэн маш олон мэдээ нэтэр юмуд яваад ирсэн. Тэгэхээр тэр хүн бол одоо юу гэдгийг өөрийг нь халамжлан хүмүүлж байгаа тэр мундаг балетчин болон голлох балетчидаас дутаагүй тэр дунд бас нэр хүндээ маш чадварлагаар аваад гарсан л гэсэн үг. Энэ цагаас ахуулаад Монголын театр гэдэг зүйл Монголын ард түмний анхааралд орж эхэлж байгаа. Яагаад гэхээр тэнд Осрын Бат сайхан гэж бүр шив шин хүн гараад ирлээ. Тэр хүн үнэхээр одоо юу гэдгийг ирчүүдийн хувьд хүртэл эргэж харахад тийм эрхтэй хүний гоо үзэсгэлэн өөртөө шингээсэн ийм хүн байна гэд. Тэгээд тэр чин амнаас ам дамжаад цуу яриад дамжтаад тухайн үедээ манай улсын дөрвөлжгийн Эрдмийн театр хэр их үзэгчтэй байсныг мэдэхгүй л дээ. Гэхдээ энэ хүнийг тайзан дээр гарч ирсэн цагаас ахуулаад бүр ингээд нэг амнаас ам дамжиж ярьдаг. Балет үзэх гэж нэг ирдэг, дөөр үзэх гэж нэг ирдэг, Бат сайхныг харах гэж дахиж нэг ирдэг. Ингээд ерөөсөө бүр плед мэлэд нь ч олдохоо болоод. Бүр ингээд үнэхээр жинхэнэ утгаараа Монголын балетийн урлагт нэгэн тод од төрчихөж байгаа байхгүй. Тэгээ түүнийг үзэх гэж охид бүсгүүчүүд, залуучууд бүгд театр руу зордог болж байна гэсэн үг. Ийм гоё те.
За хоёул хамтран хэлж ярьчих. За чанартай амьдрын Мортон Резиденс өнөөдрийн дугаарыг ивэнтгэж байгаа. За Мортонгийнхан маань ашиглалтанд 100% орсон 2 дугаар ээлжийнхээ 58-аас 122 м2 бүхий 2-4 өрөө бэлэн байрнуудаа санал болгож байгаа. За Мортонгийнхан маань нийт 375 айлд 430 авто зогсоол хийсэн байгаа. За тэгэхээр зогсоол бол хүрэлцээтэй гэсэн үг. За хотгондоо дээж өргөх талбайтай бол хамгийн гоё шийдлүүдийн нэг байгаа. Хүүхдийн дэлхийн номер 1 хүүхдийн тоглоомын талбайн үйлдвэрлэгч Дайн улсын алдарт компани брэндтэй хамтарч ажилладаг. За хүүхдүүд бол хамгийн чанартай зүйлсээр л тоглох хэрэгтэй шүү дээ, тийм. Одоо энэ хуурамч юмнууд чинь хахарч хэмхрээд тэг хүүхдүүдийг бас гэмтэх аюултай юм байл. Тий. За тактик 100% төлбөр тооцоогүй. За ингэснээрээ худалдан авахч маань 20-45 сая төгрөгийн бодит хэмнэлтийг мэдэрч байгаа. Уг нь бол стандартаар 30% тооцох хэрэгтэй байдаг юм байна. Тооцож болно гэдэг юм байна. За хэрвээ 30% тооцсон бол уг нь эднийх 20 айлаас л бараг тэр бом төгрөгийн ашиг болох байсан. Гэвч тгийгүү. Эднийхээ тэгэхээр үйлчлүүлэгч тэр худалдаа авахчтай тэдний сэтгэл ханамжийг номер 1 тавьдаг байхгүй. Энэ бас их гоё юу байгаа юм. Компани философи байгаа тийм. За лифт болон орц гарцны хэсэг нэг юм буюу хүүхдэд тэрэгтэй төрж байгаа эхчүүд. За тэгээд харааны бэрхшээлтэй хүмүүс. За тэгээд тусгай хэрэгцээтэй хүмүүс маань байдаг шүү дээ тэр гэнцэртэй. Энэ хүмүүст бүр маш юу өгч байгаа. Хэлбэр болгож өгч байгаа амьдрахад. Бид нар чинь өмнө яадаг байлаа. Тэргээ дэшээ өргөөл одоо хүүхдээ ингэ зөөдөг байсан шүү дээ. Одоо тийм байхгүй. Лифтнес буугаад шууд гадаа гарчиж болно гэсэн үг. За энэ байшин маань Америк сургуулийн дэргэд буюу зайсан толгойн чанх яг зүүн талд байрлаж байгаа. Хажууд нь загварын байрны байгаа учраас та бүхэн очиод дэлгэрэнгүй мэдээлэл аваад за ашигласан барилгын материал өрөөний зохион байгуулалт бүгдтэй танилцах боломжтой 76 тэгтэг 67 дугаарын утсаар Мортонтой холбогдож болох нэ. За баярлалаа. За баярлалаа. За ингээд тэрээр жинхэнэ утгаараа тайзан дээр гарч ирлээ. Энэ 1977 он гэдэг те. Тэгин гутал мэдээж гадны тэр том төлөөлөгчнөр гэдэг юм уу мэрэгчлэнүүд гэдэг бол тухайн үед манайханд ч юм бол томдоо те. Бурхан л гэсэн үг шүү дээ. Тэр хүмүүс ирээд онцлоод эхлэн гутал мэдээж анхаарлын төвд ороод эхэлж байгаа. Үүнээс ахуулаад 1979 гээд 2 жилийн дараа харъя л да те. 2 жилийн дараа гэхэд тэрээр дэлхийн сонгодог бүтээлүүдийн нэг Жизель Балетийг Монгол улс анх удаа тайзнаа тавихаар болж байгаа байхгүй. За ингээд маш том ажил өрнө ингэнэ тэгнэ тэгээ маш олон юу гэдгийг том төлөөлөгчнөр ирээд бүгдээрээ үзэж ингэх болно. Тэгсэн чинь Зөвлөлбот улсаас найруулагч Балетмистер Флора Кайдини гэж хүн ирж найруулж байгаа байхгүй. Ингээд найруулад авахд Монголын анхны Жизелийн дүрд Монгол улсын ард түмэн жүжигчин 20-р зууны Манлай Балет чинь оюунгой. Харин Альберт Гүнгийн дүр дээр жүжигчин Бат сайхан орж ирж байгаа. Тэгэхээр одоо ингээд бүр голлох дүрийг аваад эхэлсэн. Түүний бас нэгэн онцлог гэх юм бол тэр нөгөө нэг хэвтчих үедээ магадгүй олсон байж магадгүй гэдэг. Тэр дотор юм байл. Үнэхээр дотортой гүн гүнзгийг үүсгдэг. Дээрэс нь өөрийнхөө одоо хамтрагч партнер шүү дээ. Партнерыгоо маш шүтгслэнтэйгээр гэрэлтүүлж чаддаг. Өөрөөсөө гадна түүнийг илүү их гэрлэж гол дүр болгож чаддаг. Тэгээд үнэхээр хөгжмөө мэдэрдэг. Тэгээд гол зорилгоо маш сайн мэддэг. Тэр нэг дотор нь бусад балетчтаас үнэхээр түүнийг ялгаруулж дээд түвшинд гаргаж чадсан. Тийм утгаараа тийм ч болохоор манай хүн одоо ингээл 2 жилийн дараа гэхэд бүр гол дүр дээр ингээд солиод ороод ирсэн. Тэгэхээр түүний өмнө чинь багш мундаг балетчт байгаа шүү дээ. Гэтэл тэд нар биш одоо Бат сайхны үе эхэлсэн байгаа байхгүй. За ингээд сонгодог одоо дэлхийн сонгодог бүтээлүүдийг эх орондоо тавихад урдаа барьж байгаа хүн л энэ бол таарч байгаа. Ингэсээр угаад 1981 онтой золгоё. Энэ бол манай Монголын балет техникийн хувьд бол амжилт бүтээлийнх нь ориглон гэж хэлж болно. 1981 онд Москва хотноо олон улсын балетийн 4-р тэмцээн одоо болсон юм байна. Олон улсын балетийн 4-р тэмцээн. За энэ болсон чинь манай Монголын балетчид оролцсон. За энэ болохоор анх 1969 оноос үүдэлтэй тэмцээн бөгөөд 4 жилд ганцхан удаа зохиогддог. Одоо балетчдын хувьд Олимпийн гэж нэрлэж болох үс ийм тэмцээн. Энэ тэмцээнд 100-ны Манлай балетчин оюунгой мөнгөн медаль хүртсэн бол манай Бат сайхан шагналт байранд орсон байдаг. Тэгэхээр юу гэдгийг одоо өөр улсад одоо бүр ингэж сураад ингэдэг юм уу те ингэсэн мэдээ хүмүүс гисэн одоо шагнал мангал авах гээд ингээд дээр дооргоо орж явах үед цэвэр Монголын бүтээгдэхүүн очоод тэндээс шагналт байранд нь орж гарч ирж ийн гэдэг бол манай эрэгтэй балетчид ялангуяа бас өндөр гүйцэтгэл шаарддаг штэ. Ялгаагүй. Тэгэхээр манай хүн бол одоо Монголынхоо нэрийн өмнөөс яваад маш ганцаг дүүрэн ирсэн л гэсэн үг. Зүгээр жишээлх юм бол шүү дээ те. Энэ хүн одоо 1981 онд ороод тэр дэлхийн балетчдын тэр Олимпиос эрэгтэй төвлөлтөө одоо өөрийнхөө шагналт байрыг аваад ирж исэн бол үүнээс хойш одоо 14-р тэмцээн буюу 41 жилийн дараа буюу 2022 онд зохиогдсон тэмцээнээс манай Монголын балетчин мөнгөчин гэдэг хүн шагналт байр авч байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүнээс хойш дахиад 40 жил энэ тэмцээний үзүүдээр гарч ирээгүй гэсэн үг байхгүй. Тийм өндөр босготой тэмцээн. Гэтэл
тэнд манай бүр хаа байсан 1980 хэдэн онд энэ хүн маань шагналт баярыг аваад зогсож исэн байх юм. За энэ уралдаанд Бат сайхан чухмал од болсон. Ягаад гэвэл тэр чинь бүр хичнээн улсын хэдэн зуун жилд юу гэдгийг тэг хөгжсөн балетийн маш өндөр ур чадвартай одоо балетчид ирж байхад тэр дунд манай Монголын бүтээгдэхүүн тэгж сольж гарч ирж байсан гэдэг нь олон улсын мэргэжлүүдийн хувьд бол өстой бүр нүдэн орой дээр гарахаар тийм үзэгдэл байхгүй. Тэгээд Монголд чинь ийм гүйцэтгэлтэй, ийм техниктэй, ийм эрхтэй балет чинь байдгийн байна гэдгийг тэр хүмүүс харж байгаа байхгүй. За тэгээд дүүнээс гадна одоо ингээд гаднаас найруулагчдад ирж тавихтаа яагаад тэр хүнийг аваад байна гэхэлэр тэр хүн чинь зөвхөн балетын төлөө төрсэн өгөгдөл бий яатаа гэдэг нь угаасаа тодорхой болчихж байгаа зү тэ. Тэгэхээр Монголын хүчин мүжид төгссөн тэрээр гадаад төгссөн бүжигчдээс илүү гарan театрын гол дүрүүдэд тоглож байсан нь одоо зарим хүмүүст бас эсэргээрээ таалагдаагүй бас нэг ийм үйл явдууд байдаг. Ингээд 1982 онд Улсын дөрвийн Эрдмийн театрын тайзнаа Шилхүүнчиг балет анх тоглогдоход Бат сайхан гол дүрдэн тоглох болсон байна. Түүнд атаархсан хүмүүс ямар нэгэн аргаар түүнийг театраас холдуулахыг хөндөрүүлэхийг хүсэж исэн. Энэ талаар түүний дүү Монгол Улсын гавьж жүжигчин Батүлзийн ясан нэгэн ярилцлагаас та бүхэнд хүргэдэг юм. Юу гэж ярьсан гэхээр ах маань ажлаа тараад их дэлгүүр өнгөрөөд явж ич. Тэгсэн хоёр халамцуу залуу манаа хүнийг хоргоож л дээ. Нөгөө дөөрийн бүжигч нөгөө Бат сайхан чи явж штэ гэдэл те хорогоогод салдгүй өдөөд байна гэж шүү. Энэ бас нөгөө манай урлагийнхан уран бүтээлчдийн маань хамгийн бас хэцүү зүйл. Хизээч ядарсан, хизээч зовсон, хизээч халтар хувцтай ч гэдэг юм иймэрхүү байдалтай явж болохгүй. Энэ урлагийн хүний өөрийн бие авч явах гэдэг одоо маш том хариуцлага үлээдэг. Магадгүй гэрт нь хоол идэх хоол байхгүйсэн ч гэсэндээ тэр хүн тийм байдлаа үзүүлж болохгүй. Энэ өөрөө бас уран бүтээлчдийн маань айгүй том авч явдаг нөгөө талын бас нэг юм хэцүү зүйл нь те. Тэгэхээр нөгөө Бат сайхан явж штэ гэдэг тэр хоёр сохтуу залуу гэдэг юм халамцуу залуу үдсэн баг. Тэгээ манай хүн чинь болохоор өөрөө ер нь яриул ярьждаг, үзүүл өчтдөг, ерөнхийдөө тиймэрхүү шарагдталтай ир хүн. Тэгээ яхавт үс гэзгнээс нь жоохон татаад чангаагаад өдөөд байхаар нь нэгийг нь цохиж унгаагаад нөгөөх нь өшгөлдсөн юм байна. За тэгээд нөгөө хоёр нь үсрээ явчихаар нь за ямар ч асуудал дуслаа гэдэг яваад өгсөн баг. Тэгсэн чинь маргааш нь гэртээ харцсан. Тэгсэн чинь маргааш нь ажил дээр нь хүмүүс хүрээд ирсэн байна гинэ. Тэгсэн нөгөө хүрээд ирсэн хүмүүс нь нөгөө өчигдрийн хоёр халан цун нөхөр байж таарсан. Энэ хоёр юу вэ гэхээр нийгмийн аюулаас хамгаалах яамны төлөөлөгч нар байсан баг. Тэгээд ах яамныхан ч гэсэндээ те энэ цагаан захтнуудыг те чангалж яахгүй бол болохгүй гэд нөгөө Бат сайхныг маань барьж аваад ганц утгад тавьчиад хийчих. Ганц худаг руу заяа бүр ингээд авчиад хийцсэн. Гэтэл тэр үед нь яг нөгөө нэг Шилхүүнчиг тоглогдож байгаа тэр үе шүү дээ. Шилхүүнчиг чинь гол дүр дээр энэ хүн байх хэрэгтэй байхгүй. За тэгээд ганц удагт авчиад 21 хоног авчиад хорцсон байна. Тэгээд дөөрийн театр ч гэсэндээ хойноос нь хүй хай гээг байгаа. Дөөрийн театр ч гэсэндээ. Зарим нөхдийн хувьд бол магадгүй нөгөө гол дүр аваад байгаа Бат сайхан байхгүй болно гэдэг нь өөрт нь боломж гарч ирэх гэж магадгүй тий. За иймэрхүү байж магадгүй зүгээр. Тэр үед театрт Шилхүүнчиг тавьдаг гад бүгд л өрнөж исэн. Шилхүүнчигийн гол дүр нь Бат сайхан байгаад байдаг. Тэгсэн чинь гадаад хяналтын тоглолт дээр буюу одоо нөгөө эхлээд чинь хяналт үзээд улс төрийнхэн ч гэдэм үү тэр томчууд үзээ тэгээд батлаа тэгээд тоглолтын нэрээр болох нь л те. Тэгсэн чинь тэр тоглолт болж исэн чинь Анастасия Ивановна Платова гэж байгаа шүү дээ. Платова гэдэг. Энэ бүсгүй одоо ирдсэн үзэж яах нь шүү дээ. Тэгсэн чинь одоо энэ хүний хувьд бол одоо ерөөсө театрт үздэг, ирдэг, балетчдыг үздэг гол шалтгаан нь Бат сайхан. Одоо тэргүүн хатагтай маань гэсэн үг шүү дээ, тэ. Тэгээд тэгсэн чинь тайзан дээр тавьж исэн чинь зогсоосон юм уу, яасан юм бэ? Хүүшин Шилхүүнчигдээс чинь Бат сайхан байх хэрэгтэй шүү дээ. Бат сайхан хайдсан ингээд. Тэгээ нөгөө балет мэстэрээс асуудаг. Нөгөө хэд нь болохоор араас нь хүү хаяг санаа тавиагүй шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Бат сайхныг авчир. Бат сайхныг тоглуулна. Энд дээр чинь Бат сайхан тоглох ёстой гэдэг. Тэгээд юу болсон яасан гээд ингэн гутал Платова чинь уурлаа тэ. Холбогдох хүмүүс энэ дээр юм дуудаад юугүй бушуухан нөгөө ганц удгаас нь авчиад суллаад аваад ирсэн. Одоо энэ гадаадынхан үзэж байгаа ийм юм дээр чинь Бат сайхан л гарна гэдэг. Тэгээд авчираад ингэх гэсэн чинь нөгөө нэг балет чинь хүний чинь бүжигчин хүний чинь гоо сайхан гэдэг юм байна шүү дээ. Гэтэл тэр хүний чинь үс мөсийг нь бүр хусаа хийцэн. Оо яар тэнд гараад. Тэгээд тайзан дээр гарах ёстой. Нэг талдаа ингэж байгаа боловч нөгөө талдаа энэ одоо энэ тэргүүн хатагтай хувьд яагаад вэ гэхээр те магадгүй гадна дотны төлөөлөгч удирдлагууд ирнэ те тэд нар ирэхэд манай Монголын театр, Монголын балет ингэж хөгжсөн. Бидэнд ийм балет ч хүртэл байдаг гэж харуулах гээд байгаа шүү дээ. Гэтэл нөгөө нэг гол дүрдэн тоглох ёстой хүнийг нь ингээ хийцэн. Тэгээд нөгөө Платовч бөөн уур. Тэгээд яа харахгүй нөгөө нэг театрынхан бүгдээрээ юм парек гэдэг шүү дээ. Хиймэл парек нэтэр юм хийгээд тэгээд зүйлгээд тэгээд Шилхүүнчиг балетийнхэн гол дүр дээр дахиад тоглож байгаа. 21 хоног байхдаа мэдээж зүгээр байгааг нь ойлгомжтой. Тэр ганц удагт чинь бас ингээд дарамт шахалт магадгүй ямар нэгэн байдлаар би хаанд нь халтгач гэдэг юм уу. Тэгээд бүр ингээд хацар мацар бүр хонхоогоо тэр чинь урлагийн хүний гоо зүг гэж байна шүү дээ. Гэтэл хацар мацар хонхоогоо бүр турж ицээд бүр ингээд ядраагаад бүр ийм байдалтай болгоцсон байна.
Тэгэхээр нөгөө талаас нах яамныхан гэсэндээ те энэ цагаан захтнуудыг жоохон чангалах хэрэгтэй гэд бас нэг жоохон хайж исэн юм шиг. Нөгөө талдаа магадгүй тэр дүрийн төлөө явж байгаа маш олон хүмүүс байгаа бах. Магадгүй түүнд одоо цагаан илам гэдэг шиг те жоохон ингэж буруу садаг хүмүүс байсан л баг. Гэтэл нэг ийм юм болоод өнгөрцөн тухай яг төрсөн дүү Батүлцийн бас ярьсан байна. Мөн 1987 онд үндэсний томоохон балет болох Үүлийн 3 толгой гэж бас балет байгаа. За энэ балет бол үндэсний балет гэж байгаа ямар ялгаатай гэхлээр бид нар мэдээж одоо үндэсний одоо энэ улсын дуур бичгийн эдмийн театр дээр бид нар дэлхийн сонгодог бүтээлүүдийг тавиад ээж болно. Гэтэл чи хийн, би хийн, бидэнд юу байгаа те? Түүнийг гаргаж ирж одоо энэ одоо дэлхийн сонгодог урлагтаа хослуулан тавина гэдэг чинь яг одоо өөрсдөө нутагшуулж авч байгаа өөрсдийн үндэснийхээ юмыг хийж авч байгаа гэсэн үг байхгүй. Тэгсэн чинь Дашдорчийн нацаг дорчийн учиртай 3 толгой зохиолоос сэтвлээд 3 бүлэг 4 үзэгдэл бүхий бүжин жүжиг тоглохоор болж байгаа. Түүний гол дүрэг болох Юндангийн дүрд нь хэн тоглох вэ гэхлээр дахиад манай Осрын Батсайхан орж ирнэ. Яах юм бэ? Энэ хүн чинь гол дүрд байхаас бүр заяагдсан хүн учраас түүнтэй хэн ч үсэлдэж чадахгүй байхгүй. Тэгээ Батсайхан тоглохоор болж байгаа. Ер нь ингээд түүнийг харах юм бол Монголын дөөр бүжгийн эрдмийн театрын гоцлоочоор 15 жилийн турш бүхий л сонгодог балет. Дэлхийн тэмцээн уралдаан. Дээрээс нь Монголдо тавигдж байгаа Монголынхоо нэр төрийг хамгаалж яваа тэр том сонгодог балетын нэр юмуд гадны мэрэгчлэнүүд ирнэ, гадны балетчид ирнэ те. Тэр болгонтой Монголынхоо нэрийг хамгаалж тэнцэж хамтдаа тайзан дээр явж байгаа хүн нь Осрын Батсайхан. 15 жилийн турш. За, Хунт нуурын ханхүү те. Хунт нуурын ханхүү. За Жизелийн Альберт. За Шарилан дундах цэцгийн галт гээд түүний бүтээсэн дүр бүхэн давтагдашгүй өөр байсан. Дээрээс нь сонгодог бүжгийн гайхамшигтай техник, хөдөлгөөн гэхээс илүү өөрийнх нь маш том онцлог нь хөгжмөө үнэхээр гүн мэдэрдэг. Хөгжмөө мэдэрдэг, дүрдээ бүр маш гүнзгий уусан ордог. Манайхны хэлдгэр жинхэнэ нөгөө нэг дотортой тоглодог гэдэг те. Яг ийм. Түүний дотоод ирч хурч тайзыг тэр чигтэн дүүргдэг, дээрээс нь үзэгчдийн зүг сэтгэлийг эзэмддэг. Ийм нэгэн дүр бидний 20 дугаар зууны балетын мөн гоцлох тэр хүн байгаад байгаа. Тэгээ одоо энэ дундаас нөгөө дотоод ирч хүч гэдэг байгаа. Магадгүй бусдаас ялгаатай нь тэр энэ тайз руу гарахыг ямар их хүссэн бэ? Ямар их мөрөөдсөн бэ? Ямар их өөрт нь зовлон, жаргал, өвдөлт, тэр шүдүүд тисэх тэр нойргүй шүнүүд байсан болоод энэ хүн тэр дотор нь үнэхээр бусдаас ялгарч ирсэн байна. За үүгээрээ манай хүмүүс үнэхээр бусдыг ингэж давмгаалж гол дүрд нь явж ирсэн байна. За тэгээд энэ цаг үед бол үнэхээр манай дөөрийн одоо улсын дөрөвч эрдмийн театр маань бол үнэхээр оргилдөө хурж исэн цаг. Одоо тийм байна уу харалт. Одоо бид нар дөөрэ үзээчээ гэд юм явуулаад байхад хүртэл дөөр дээр хүмүүс те нэг тийм анхаарал хандуулдаг шүү дээ. Яагаад гэвэл тэнд ингэж гэрэлдэх од байхгүй байгаа учраас. Магадгүй одоо байгаа балетчд гэдэг юм одоо байгаа тэр уран бүтээлчд гэсэндээ ийм хүмүүсээ эргээд судлаад тэднийгээ мэдээд тэднийхээ залгам чалааг аваад явж байгаа гэж ойлгох юм бол магадгүй Спартак тавигдах болоход те энэ хүн жишээлбэл бүр үнэхээр нэрийн хуудас нь бол Спартак. Монголд энэ хүнийг Спартактаар гарч гоцлол балет хийснээс хойш энэ хүнийг өнгөрснөөс хойш Спартакийг тавьж чадаагүй гэж бодохгүй. Ийм өндөр гүйцэлтэй хүмүүс бидэнд байсан. За тэгэхээр түүнийг үзэх гэж монголчууд тэр аяараа театр руу хуйлрах те ийм болж байгаа. Харалтаа бодолтой гудамжаар зөрөхт нь эмгтэй хүн битгээд эрэгтэй хүн эргэж харах тийм эр хүний гоо зүсэл ингэ бодолтой те. За тэгээд Батсайхан үнэхээр гайхалтай чадвартай байсан нь хослон бүжигчнээ өргөх те шидэх энэ техникүүд нь бас гайхалтай байсан. Өнөөх нөгөө жав багшаасаа сурсан эрдэмэн энэ гэж байгаа тийм. Түүний партнерууд эсвэл 100-ны манлаа ардын жүжигчин оюун, ардын жүжигчин гэрэл чимэг гэдэг томоохон нэрс агуу нэрсүүд хөвөрнө. Батсайхан өөрийгөө биш хамтрагчаа гэрэлтүүлж чаддаг. Тийм л нинжин сэтгэлтэй уран бүтээлч байсан юм а гэдгийг хүмүүс тодтогч хэлдэг. Гэтэл энэ хүн яг тайзан дээр гэх юм бол өөрийнх нь дотор руу өнгөх юм бол энэ хүн нэг нүд нь харахгүй байх шин. Нэг нүд нь тэр харахуд харддаг. Гэтэ түүнийг одоо маш их нуудаг. Нэг хөлн буюу тэр балетчны чинь хамгийн чухал хэсэг нь хугарсан шүү дээ, тэ. Түүнийгээ давах гэж маш олон өдөр сар жилүүдийг тачлаа өнгөрөөсөн шүү дээ. Түүний эцэст энэ хүн үнэхээр тэр тайзан дээр бүр ассан шиг ассан байгаа. Тэгээ Москвагийн их театр, Ереван, за Тбилис, тэгээ Праг, Будапешт, Варшавын театрын тайз түүний хөлийн дор эргэлдэж, түүнийг томилтоос ирэхэд нь охид бүсгүүчүүд араас нь хуйлран хайрын цахиа барин гүйдэг байсан. Тэгэхээр тэр их одоо хичээл зүтгэлээрээ энэ олон улсуудын тайзан дээр тэр мэрэгчлийн тайзууд дээр нь тэр хүний хөлний дор энэ улсын тайзууд эргэж исэн гэж бодлоо. Түүний нэрийн хуудас болсон бас тамгалагдсан үнэхээр яхаарахгүй сор бүтээл нь төрөний миний дурддаг Спартак. За Спартак бол түүхийг нь харах юм бол боолуудыг удирдах те гарч ирж байгаа тэр агуу дүр.
Тэгвэл тэр агуу дүр дээр Монголын балетаас хэн таарч ийн гэхээр хувь хүнийхэн зан характер, чадвар, гүйцэтгэл тэр болгоно гарч байгаа ганцхан хүн нь Осрын Батсайхан л байгаа байхгүй. Тэгээд энэ хүн гол дүр нь энэ хүн Спартак. Түүнээс өөр Спартакийг гүйцэтгэх балет чинь Монголд байхгүй гэж бодлоо. Тийм айхтар. За энэ хүү Спартак гэдэг балетыг Монголын тайзнаа 1984 онд анх тавьсан. Тухайн үед ардын жүжигчин Хөлмөрийн Баатар Жамин Давг тайзнаа хөрвүүлэн тавьсан гэдэг. Мэдээж дэглэж удирдаачаар нь төрийн шагналд ардын жүжигчин чулуун ажиллаж тайз дэлгэцийг ардын зураач гунгаас өг хийсэн байна. За энэ хүмүүс ингэж хийхээр боллоо. Энэ бүтээлийг Монголд хийхдээ ерөөсөө л Батсайхан зориулж бичсэн л гэдэг. Бидэнд юу гэдгийг тэр цонхдлын сонгодог бүр тэрийг авчиад хийе гэд бидэнд тэндэн тоглох хүн байхгүй бол бид нар тэр зүйлийг хог шороотой гутгаад улсынхаа нэр хүндийг хамтдаа унгаах байхгүй. Тэгэхээр бидэнд Спартакийг хийж чадах юм байна гэдэг итгэлийг Батсайхан өгсөн бол таарж байгаа байхгүй. За тэгээд найруулагчийн одоо бүр өөрөө хэлж байгаа энэ найруулагчийн сүулт нь хэлсэн үг нэ. Найруулагчийн санааг бүрэн гүйцэд гаргаж чаддаг уран бүтээлч тэр болгон байдаг. Тэгвэл одоо тэр найруулагчийн санааг энэ Спартак дээр бүр тултал нь гаргасан хүн бол Батсайхан гэж найруулагч нь хэлээд байгаа. За тэгээд Спартак бүжгэн жүжиг бол одоо дөнгөж тавигдаад дуусахад соёлын яамны уран сайхны зөвлөл бүр тайзан дээр гарч ирээд тухайн уран бүтээлчдэд тусгаалan баяр хүргэсэн. Энэ бол бүр урд тоожид ийм тохиолдол байхгүй. Ягаад гэвэл соёлын яамны тэр соёлын яамны уран сайхны зөвлөл гэдэг нь шүү дээ, тэ. Одоо дуу, бүжиг, жүжиг, тайзны одоо тоглолт моголт энэ тэр юмуд бүгдийг нь үздэг. За тэгээ явцдаг. Тэгснэ одоо хооронд асуудлаа ярьж байгаад тэгээ бүх уран бүтээлчдийг дууддаг. Ирүүлээд өрөөндөө байлгаж байгаад эн чин асуудалтай байна. Энийгээ соль, тэрийгээ соль инээ тэрэ гэдэг. Тэгсэн чин тэн дээр суусан тэр уран сайхны зөвлөл нь тайзан дээр тоглоод дуусахад нь бүрэн бүрэлдэхүүнээр тайзан дээр гарч ирээд тэр хүмүүст баяр хүргэж ирсэн гэж. Ийм өндөр гүйцэтгэл, ийм өндөр үнэлэлтийг тэр тайзан дээр авсан анхны тохиолдол нь энэ. Спартак бол боолуудын тэмцлийг удирдагч баатар ир. Тэгэхээр түүний эрхчлөөний төлөөх тэмүүлэлтэй омог вардам төрөх хүч чадал нь яг л нөгөө нэг Осрын Батсайхны дотоод мөн чанартай нийцэж байгаа. Тийм учраас тэрээр энэ зүйлийг бодитоор нь гаргаж ир тавьсан. Тэгээд түүний тэр гүйцэтгэлд хүрэх гүйцэтгэл байхгүй учраас Монголын улсын төрөвч эрдэмтэн театр дахиж Спартакийг тавиагүй гэж бодохгүй. Үнэхээр аимшигтай байгаас тэгэхээр. Тэрээр тайзнаа гарахад түүнийг тайзан дээр гарч ирэхэд Спартакаар гарч ирэхэд үзэгчд амьсгаа тартдаг. Тэгээд хэрхэн түүнийг нөгөө нэг Спартак болон тэр баатарл гэр болон хувирж байгааг амьсгаа таран хардаг. Бүр ийм би тэгвэр энэ зүйлийг үзээгүүдээ бүр үнэхээр харамсаж байгаа байхгүй. Манай одоо урлаг судлаач манай Баярмын тохирох шүү дээ. Баярмын багш амьд ахуйд нэг харсан гэдэг юм лээ. Тэгээд бүр ярих гэж чадахгүй юм шиг. Урлаг судлаач хүн шүү дээ. Тэгэхэд тэр хүн Монголд Батсайхан гэдэг энэ балетийн энэ тодод гарч ирснээрээ бид нар бас улсын одоо дөрвөжгийн эрдмийн театр тэр тайз балет гэдэг зүйл ингээд маш хүчтэйгээр ингэсэн гэдэг. За гэхдээ одоо тухайн Спартак жүжигийн одоо нэг зураг байгаа юм л да. Спартакийн тэр чин одоо нөгөө боолуудын нийгмээс ингэж гарч ирж байгаа баатар шүү дээ, тэ удирдан гарч ирж байгаа баатар. Тэгин бол тэр зураг нь юм хоёр гарыг ин гинжээр одоо хүлээстэй байдаг тийм дүр зураг бүх юм байгаа байхгүй. За энэ нь хожим нь Батсайхны яг хувь тавилангийн бэлэгдэл болон үлдэх юм байна гэж хинч санаагүй байх тухай үед. За хувь хүнийхэн тухай ярих юм бол уран бүтээлийн хажуугаар Батсайхан туйлын цэмцгэр яах юм бэ? Ээж нь яаж өсгөлөө, аав нь яаж өсгөлөө? Туйлын цэмцгэр бүр ганган залуу байсан гэдэг. Юун төлөө гэр ахуйн багшийн хүүхэд билээ дээ, тэ. Түүнд бол оёж идэх гэдэг бол зүгээр асуудал биш. Ягаад тэгэхээр тухайн үед чинь нөгөө нэг одоо юу гэдгийг барууны тэр гоё хувцас сэргэлэл гинэ тэр гэдэг юм уу, тэ дуу хөгжим гэдэг юм уу. Энэ болгоныг юу гэдгийг авах боломж бидэрт байхгүй шүү дээ. Тэгэхээр ганц нэгхэн нууцаар сэтгүүл мэтгүүл гинэ тэр юм олдно. Түүнийг харж агаал дөөрөөгаал шууд өөртөө тааруулаад хийчдэг. За бүр нэг удаа итгэсэн гэдэг юм лээ. Монгол цамц шүү дээ, тэ. Монгол цамцыг джинстэй хослуулж өмссөн тийм нэг зураг байдаг юм лээ. Монгол цамцыг джинстэй хослуулаад тэр 1980-аад онд шүү дээ, тэ. Ингээд өмсөд тэгээ өөрөө тэр Монгол цамцаа тэр джинс мэсээ ойцсон. Тэгэл өмсөд гараа явчихдаг. Өөрөө хувцсыг үнэхээр амьлуулах ус тийм гоё төгс би гаата. Тэгээд тэр нь шүү дээ. Хэдхэн хоногийн дараа Улаанбаатарын хотын залуучуудын тэр чихнийх нь мод нь болж орж байгаа. Ингиж одоо загварыг тодорхойлж ийн юу гэдгийг те ингэж чинь тэгээд энэ болгоныгоо ерөөсөө өөрөө шууд хийгээл оёод ингээд явчихдаг. Эхнэр мөхнэртэй хүртэл одоо за эхнэрийг ярих болоог байсан. Гэхдээ эхнэртэй хүртэл гоё палаж хийгээ. Тэгээд эхнэр нүмсөд тэр хувцсыг нь гоё гэрэлтүүлдэг. Ийм заяа. За хаа явсан газартаа байна штэ. Хүнийх нь хувьд юу гэдгийг одоо үйлчлэгч те тухайн үед чинь цэвэрлэгч гэж яадаг байлаа да. Цэвэрлэгч байж болно. Тэгээд жижүүр одоо харуул, тогооч, туслах одоо жолооч юу байдгийг те дандаа энэ хүмүүстэйгээ халуун дотоо найзалж явдаг.
хүнийг хүн гэж дээр доор гэж ялгахгүйгээр бүгднтэй сайхан найзалж явдаг ийм гоё нар түнсэн ийм хүн байгаа байхгүй. Гэвч түүний гэрэлтсэн амжилт, омог бардам зан, шудраг гэдэг нь тод хэлэх ёстой. Шудраг чанар нь зарим нэгний атааж төг энэ хугацаанд гэсэндээ өдөөжил байсан дотор нь. Шудраг бос явдлыг нүүрэн дээр нь хилчдэг. Ялангуяа урлагийн байгууллага, театрын байгууллага, одоо магадгүй балет үнэхээр бас жоохон хатуу байж магадгүй л дээ. Ягаад тэгэхээр тэнд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн хамгийн гоё төгс хөлбөрүүд байна. Эрэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн хамгийн гоё төгс хөлбөрүүд байна. Тэгвэл тэр эмэгтэй хүмүүсүүд маань нүд унгаж, шүлсээ гоожулж байгаа өөрсдөө хүчтэй болцсон эргэтэн дарахтангууд хичнээн хүмүүс байх уу. Тэр хүмүүс одоо тэр хүмүүс рүү ингэдэг. Тэднээс маш их өмгөөлдөг, хамгаалдаг. Бүсгүүчүүдийг байнга хамгаалдаг. Зарим нэг нь эрх мэдэлтнүүдийн дургуутслыг бас хүргэдэг те. Зарим нэг нь эрх мэдэлтийн зургуут хүргэдэг. Тиймдээс түүнтэй хамт хүчгэлдэг байсан нөхдүүд нь ардын жүжигчин болтлоо ингрээ мэлаагаад багтахгүй болтлоо цол тэмдгээ шагнуулж хахад түүнд соёлын тэргүүний ажилтнч байхгүй. Нэг юм хэлмэгдүүлтийн үе дуусаагүй гэдгийн баталгаа энэ багхгүй юу? Хааж, боож сурах боломж хөгжих тэр болгоноор нь хаадаг. Тэр шагнал урамшуул авах ёстой зүйлсүүдээр нь боодог. За гэр бүлийнх нь хувьд гэх юм бол бүр үнэхээр том сенсац дахиад гарч ирэх юм. Энэ юу вэ гэхээр нэг талаас Монголын бүсгүүчүүдийн тэр бүр хүсэмжиттэй харж байгаа зүрхэнд нь тод гэрлэж байгаа тэр сайхан залуу байна тийм үү? Тэрээр нөгөө талаас түүний хайртай эмэгтэй хэн бэ гэхээр дурлалт бүсгүй нь Монголын гимнастикийн шигшээ багийн шилдэг тамирчдын нэг уран сайхны гимнастикийн олон улсын хэмжээний мастер бүсгүй болох Үрлээ хүүг бай. Би тэр үед гой гэж байгаа боловч Бат сайхан маань өөрөө одоо хайртай эмэгтэйгээс 8 билүү 9 дахин 9 ах юм билээ. Гэтэл одоо ингээ харах юм бол шүү дээ, юу гэдгийг залуучуудын хамгийн хүсэмжид бас тэр сайхан үзэсгэлэнтэй бүсгүй болох. Тэр бүсгүй нөгөө талаас бүсгүүчүүдийн хамгийн хүсэмжид сайхан залуу болох. Тэр хоёр хоорондоо гэрэлж байгаа хөөхгүй. За энэ бол ерөөсөө бүр юу гэдгийг хөдөө орног хот хөдөөгүй маш том дуйлаан сенсац واخгүй юу. Ийм гоё хос бүрлж байна гэсэн үг. За ингээд хайртай бүсгүй нь бол өөрөөс нь нэлээн насаар дүү. Дээрээс нь хайртай бүсгүй нь спортын уран гимнастик гэж штэ тий. Тэгээ Монгол улсын шгшээ багийн тамирчин олон улсын хэмжээний мастер гэж байна. Тэгэхээр энэ хүн чинь бас тэмцээн уралд ани дээрээ багаасаа ингээд явцсан хүн байгаа. А нөгөө талдаа манай Осын Бат сайхан чинь ээж ааваас авсан гэр бүлийн хүмүүжлэнэ тэр юм зөв гэр ахуу махаагүй зөв хэнийг ч гар өрөхгүй. Дээрээс нь маш их халамжтай хүмтэй яаж харьцдаг вүлээ те. Ийм нэгэн. За тэгээд гэр бүл болоод тэр хоёр маань нэгэн хүүтэй болсон. Хөөхөн нэгэн хүүтэй болсон. 1983 онд. За тэгээд эхнэр нь бол төрлөө. Гэтэ нөгөө нэг Монгол улсын шгшээ багийн тамирчин учраас те тэмцээн уралд ани дээрээ гэдэг юм уу дараа дараагийн юмуд маш их байгаа, хуваартай юм маш их байгаа. А тэрнээс гадна манай Осын Бат сайхан чинь бүр ингээд гоцлох балет чинь тэгээд байнгын бэлтгэл сургуультай ани дээрээ гэдэг юм байдаг ч гэсэн те түүнийхээ хажуугаар нэг ч удаа төрдөж үзээгүй. Явсаар хагаал орой ирээл одоо нөгөө хүүхдийнхээ даавуу гэж ярьдаг шүү дээ тий. Хүүхдийнхэн даавуу хинт ч нацаахгүй шүү дээ энэ хүн чинь зүгээр асуудалгүй бүх даавууг нь угаагаад тэмцээлгээ тавьчихна. Дээрээс нь хоолундаа өөрөө хин. Эхнэрийнхээ галтгоонд ойртолдог. Хоолундаа бүгднийг нь өөрөө хин. Хүүхдээ аваад асарна, эхнэрээ халамжлана. Бүр ийм одоо юу гэдгийг тий. Халуун дулаан ийм эр хүн байгаа юм. За тэгээд энэ гэр бүл энэ амьдрал бол маш олон хүмүүсийн нүдэн дээр явж байгаа. Тэгээд цагаан илам гэдэг юм маш ихч байдаг бах. Тэгээд бүр ингэдэг штэ зөвөр гэр бүлийнхний хүрээнд л ярьдаг яриа юм байлээ шүү. Гэр бүл болоод үр хөвгтөд болцсон байхад нь хүртэл гэрийн хаалгыг тогшдог. Хаалга онгол цэцэг байцсан бүсгүүчүүд зогсож байдаг. Бат сайхантай болцох гэсэн. Эхнэр нь ч гэсэндээ ор болцдог. Тэгэн гол нөгөөд нь очиод галтгоондоо зогсож байгаа бат сайхан дээр очиод цэцэг бараа зогсождаг. Бүр ингэж одоо юу гэдгийг те хүмүүсийн хайр одоо юу гэдгийг хамаг зүйлсийг ингэж авсан ийм хоёр эмэгтэй эрэгтэй хүн хоорондоо нийлээд тэгээ нэг сайхан хүүтэй болоод ингэж амьдарч байгаа. За даанч юу гэмээр юмтэй ингэж одоо богинохон наслан гэдгээ мэддэг болоод тэр юм уу мэдгүй байх хугацаанд маш олон зүйлсийг хийж бүтээж ирсэн. Маш олон зүйлс рүү ингэж ирсэн. Бүр одоо Улаанбаатараас ахуулаад хөвсгөл хүртэл алхнаа гэд хоёр найзтайгаа нийлээд бүр Улаанбаатараас хөвсгөл хүртэл хэдэн сарын хугацаанд үлээд алхацсан. Ийм олон одоо өөр зүйл рүү өөрийгөө туршиж ингэдэг те. Тэгээд эргэн тойрондоо бүр юм маш сайхан халуун дулаан байдаг. Тэгэл ингээл хамаатныхаа хүүхдүүдийг ороод ирэнгүүт за хамраа шалгуул гэж бүгд ингэ тэгдэг. Тэгэл хамрын шалгаал ингээл ингэдэг. Тэгээ нөгөө хүүхдүүдийн чинь багаас нь нөгөө нэг бас л цэвэрж байх гээд ингээд юм гэсэн үг байхгүй. Гэх юм чинь ийм байсан хүмүүс маань одоо богино наслах болоод тэгдэг юм уу мэдэхгүй нэг юм. Харваад өнгөрж байгаа хүн гэдэг юм харваад өнгөрж байгаа од үнэхээр ийм байдаг юм уу мэдэхгүй. Яг л байгаа газартаа маш их халуун дулаан хайрыг хүлээсэн ийм хүн байгаад байгаа.
За тэгээд гослот бүлэгчин болоод ерөөсөө баггүй хугацааг үтцсэн тийм. Ерөөсөө Монголын балетийн одоо гол ноён одоо тэр балетчин болчиход нь шүү дээ. Тэгээ маш олон одоо удаа дараагийн маш олон одоо залуучуудыг бас араасаа төрүүлэх тэр алхам руу одоо ярьж байгаа. Тэгэхээр одоо нөгөө анх хэлжсэн шүү дээ. Өөрийг нь улсын дөрвж эдмийн хятад ороод ирэхэд нь халамжлан хүмүүжүүлэгчгээ хүлээж авч ирсэн шүү дээ. Тэрнтэй адилхан өөрөө бас дараагийн залуучуудаа аваад эхлэх тэр насн дээр очиж байгаа. Тэгээ байж л өөрт нь бас нэгэн залууг хуваалаад ирж байгаа юм л т. Тэрнийхээ халамжлан хүмүүжүүлэлт болж байна гэсэн үг. Магадгүй өөрийг нь тэр Норвын Баатаргаа хэрхэн халамжлан хүмүүлж те амьдрал ахуйд нь ч гэсэндээ ингэж зөвлөж исэн байгаа. Яг түүний адилаар энэ хүнд бол бас л нар шиг тэрийг хүлээгээд авч байгаа байхгүй. Тэгээд өөрөө халамжлан хүмүүжүүлэгч нь болоод ингэж аваад явж байгаа. Тэгвэл нөгөө хүн маань одоо юу гэдгийг балетийн урлаг улсын дөрвж гитэн театртаа гэсэндээ юу юугаа мэдэхгүй явж байгаа. Амьдрал ахуй дээр хүртэл юу юугаа мэдэхгүй явж байгаа хүндээ те. Одоо эхнэр нь төрөөл инглигийн гутал өөрөө манай хүн чинь давхиал Төв аймаг руу яваад тэндээс нэг хон гаргуулаад шин шүл уулгах гал те. Одоо шавийнхаан эхнэр нь төрж яхад хүртэл ингэж халамжлан бүр амьдралынхаа дагуу халамжлан хүмүүжүүлж байгаа байхгүй юу? Ийм их сэтгэлтэй ийм хүн. Ингэж байсаар 1988 оны 12 дугаар сар тэр үед болохоор түрүүн хэлжсэн шүү дээ. Шудраг бачих гад байдаг. Хүмүүсээ хамгаалчих гад байдаг. Түүнээсээ болоод маш олон хүмүүсийн атаажтай шүтэн зуугдсан юм болчиход байдаг. 12 сар гэхэд 1988 оны 12 сар гэхэд сэтгэл санаа нь үнэхээр жоохон бас хэцүүхэн байсан. Удирдлагатайгаа тааж тохирдгоо. Сэтгэл зүйн дарамттай байсан ийм үеуд тухайн хүний амьдралд өрнөж байгаа юм. Ингэж явсаар хагаад яг шинэ жилийн үе төгч юм л та. За мэдээж тэр үед чинь шинэ жил болохоор одоо мэдээж одоо улсын дөрвж хилтэм театрын ямар их ажилтай байдаг үлээ мэдж байгаа. За тэгэхээр шинэ жилийн үе болоод ингээд харж хахад шинэ жилийн үдшилэг хийхээр болсон байна. За тэгээд нөгөө бүх одоо уран бүтээлч мөчөлчтэй нэтэр юмуд гэр бүлийн нэтэр юмуд энэ юм ингээд олцуулаад ч тийм юм хийх нь л. За ингээд 1988 оны 12 сарын тэр шинэ жилийн үдшилэг болж байгаа тэр өдөр одоо ингээд халамжлан хүмүүжүүлэгч шүү дээ тий. Тэр нь байж байгаа байхгүй болчихчихлээ. Гэтэл нөгөө шинэ жил ингээд дуусчихж байгаа. Эхнэр нь тэнд үлдсэн. Халамжлан хүмүүжүүлэх нь эхнэр нь үлдсэн. Тэгээд за ингээд хараад явах болж идэл нөгөө нэг эхнэр нь аха та намайг гэрлүүд өгүүлээд өгөөч л гэж. За тэгээд манай хүн чинь ямар халамжтай те юу гэдгийг юм нар төнсөн хүн бэлээ. За тэгээд тэр хүнийг аваад гэрлүүнд хөрүүчих гээд гарч байгаа. Тэгэхээр одоо энэ драмын театрын дөрвөлт мөчийн дэдмийн театрын юм энэ авчаад болсон баг. Тэгээд аваад гарлаа. Одоо энэ төрийн ордон байна шүү дээ те. Төрийн ордны арталт юм цэцэрлэг төрүүлэн байгаад байгаа. Яг тэрүүгээр ингээд хамтдаа явж итэл толгоор нь хин нэгэн маш хүчтэй цогсон гэж. Үүнээс болоод нэг мэтгэд газар дундсан. Тэгээд унангуудл нь нүүр нүдгүү хитэн талаас нь битүү тэр хүнийг нүдсэн байгаа, зодсон байгаа. Нэгэн цэргийн хувцас дөрөв хувцастай юм уу да гэмээр тийм шинэлнийх нь хормоог л харж амтсан гэдэг. За ингээд нөгөө нэг зодсон улсууд нь нөгөө нэг хамт явсан тэр бүсгүйг нь дагуулад цутаацсан. Тэгээд юун түрүүнд гол нь тэр нөгөө танхаа этгээдүүд чинь одоо өөрлөө нь халтсан байж болно те. Гэхдээ нөгөө нэг хамт явсан тэр нэг халамжлан хүмүүжүүлэгч нь нөгөө нэг ихнэр нь те бүсгүй тэр охин одоо хайцсан болоо яасан болоо гэж санаа зовоод тэгээд өөрөө баг мөлхөн шахах уу явсаар байгаад нөгөө нэг театр руугаа хүрээд гэж байгаа байхгүй одоо энэ төрийн ордны артаас театр руугаа ирж гэсэн. Ирээд ороод ирэнгуутал тэрээр одоо театрынхаа харуул маруул те жижигрүүлэлтэд ямар дотно байдаг вэ? Нөгөө жижигүр нь хараад ерөөсөө юу болвоо яаваа ивэл болохгүй байхгүй. Тэгээд хамгийн түрүүнд бат сайхны хүссэн юм нь юу вэ гэхээр шууд цагдаар хүлээ залгаадах. Нөгөө нэг хамт явсан хүнийг маань тэр нэг халамжлан хүмүүжүүлж байгаа хүүхдийн маань эхнэр нь тэр хүмүүстэй ингээд хамтдаа явсан тэр хүмүүс одоо аваа цухтаач уу эсвэл одоо юу гэдгийг бацаал уу юу болов яав юм эхлээд тэр хүн санаа зовж байгаа. Эхлээд тэг. За тэгээд одоо нөгөө тэр халамжлан хүмүүжүүлж байгаа тэр залуугийнхаа гэрлүүн яар тэр хүнийг хол тэгээд сүулт нь манай гэр бүл рүү холбогдоо гэдэг гуйсан баг. Дараал нь хүртэл ямар аймар вэ те хүнийг өөрөөсөө төрүүл тавьж байгааз. За ингэсэн. За тэгээ гэр бүлийн нэтэр юм ирээд одоо Батөлцөөгөө ирсэн гэдэг үлүүдэ төрүүлж ирээд тэгээд ахыгаа таниагүй гэж байгаа. Урлагийн хүний ялангуяа тэр тайзан дээр гэрэлтэж байгаа тэр хүний бүр нүүрийг хүн харахын эцэсгүй танигдахгүй болгоно гэдэг юу гэсэн үг вэ? Тэгээд эмнэлэг түргэгцээ. Нүүрнээс нь бүтэн яс гараагүй. Ирүүндээ 2 хэсэг газарт хугарсан. Тэгээ хамар шүднүүд нь бүгдээрээ хугарсан. Хацрын ясан цаашгаа цөмөрж орсон. Тэгээд чихэн бүр сэтэрсэн байсан гэж. Яагаад бүр гайхмаар те? Яагаад тэр хүн заавал тэр хүмүүс заавал энэ хүний нүүрлүү ингэж их халтав? Ингээ бодглохлоор урлагийн хүний нүүр тэр тайзан дээр гардаг тэр нүүрлүү халтна гэдэг нь тэр хүнийг дахиж тайз руу гарахгүй болгох зорилго. Ардталт нь өөр юу байх юм те? Тайз руу гарахгүй болох гэж тэр нүүрлүү нүүрэнд нь нэг шихэг бүтэн яс үлдээгүй болтол нь нүүрлүүн тайзан гэж бодлоо. За Батсайхан эмнэлэгт хэсэг хугацаанд хэвдсэн. Ийм байдал үнэхэр хүнд байсан. Энэ үед цагдаагийн газраас түүнд хэн гар хүснийг нь тогтоосон.
Мэдээж нь чинь мөржлөг нэтрийг юм юу штэ. Хаанаас хинээс молторхов те. Тэгээд хэн гар хурж ямар сэтлэг гар хүрсэн бэ гэдгийг тогтоосон чинь тэр Бат сайхан гоо яг өөрт нь гар хүрсэн хүнийг хэлсэн чинь үхэн үхтлээ эсэргүүцсэн. Үхэн үхтлээ үгүй гэж хамгаалж ирсэн. Өөрт нь гар урж халтсан хэн бэ гэх юм бол түүний өөрийнх нь халамжлан хүмүүжүүлж байгаа тэр залуу. Би бүр энийг бүр дахин гүүэлгүүтэй гэж дахин асууж байгаа юм. Гүү өстэй гэд. Гэтэл нөгөө цагдаагийн мөдлөг нэтэр юм яваа тогтоогдоод ингээ гараад ирчих юм чи яах. Тэгээ юунаас болоод яагаад тэр халамжлан хүмүүжүүлэх чинь гэж шаардж байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт хуучин одоо зөвлөлбот улсад болсон нэг тэмцээн юм уу да. Тэр тэмцээн рүү явах боллоо. Монголоос хэн явах юм? Ганц ноён оргил Бат сайхан л явна. Гэтэл яг энэ 1988 он гэдэг байгаа энэ үеэр төхөөд байгаа дахиад нэг юм Японд тулгаж байгаа балетийн нэг том тэмцээн юм байна. Тийшээ хэрвээ Бат сайхан явахгүй болчих юм бол оронд нь явах хүн нь энэ хүн гэж байгаа. Ардталтаа тийм сэтлэр одоо халтсан байх нь байна. Тэгэд үүнийг нь өөрт нь хэлэх гээд эмнэлэгт бие юм уухт нь тэ өөрт нь хэлэх гээд ийм юм болжээ гэд мэдээж бас хэлэхэд хэцүү шүү дээ. Хэцүү байж байгаад хэлэхэд удаас нь бүр эрс эсэргүүцчихсэн. Бүр ууралж ирсэн. Та нар буруу яриад байна. Тийм биш. Энэ хүү маань энд хүү маань тэхэхгүй гэд бүр үхэн үхтлээ хамгаалсан гэдэг юм билээ энэ хүн өөрөө. Тэгээд таныг их нэртэйгээ хардсан юм байна. Тэ? Дээрээс нь одоо юу гэдгийг ганцаараа байсан гэж энэ хүн мэдүүлээд байна. Гэж цагдаагийн байгууллагын хилээд ангууд эцсийн мөч хүртлээ энэ хүмүүжүүлж байгаа халамжлан хүмүүжүүлж байгаа энэ хүнээ хамгаалаад энд үт итгэхийг хүсээгүй байгаа. Үгүй л гэж одоо үхэн үхтлээ үгүй гэсэн юм бэл. Дөрүүлээ байхыг би харсан штэ. Тэд нар бүгдээ ингээд тэнд чин шинээл хувцастай хүн байсан штэ нэдрэгээд өөрөө аль болох бүр хамгаалахыг хичээжсэн энэ хүүхдээ те. Энэ залууга аль болох хамгаалахыг хичээжсэн. За ингээд 2 сар гаруй эмнэлэгт хэвтээд түүний бие баах урдныхаа яг тэр үеэ бодох юм бол хайцсангүй гайгүй дээрцэн гэдэг. Энэ үеэр ажлынх нь нэр штэ. Энэ хүн чинь юу гэдгийг уран бүтээлч хүн өөрөө хүний нүр харж чадхаа болох хэмжээний хүртэл тийм болцсон байгаа шүү. Тэгээд одоо хамаг бие инээ дээр ямар байдалд орсон нүүр нь ямар болцсон байгаа вэ? Бүр ингээд эрүүл шүд үдээгүй болох хэмжээний бүр тийм бол гайцсан. Тэгээд ажлынх нь хамт олон ирнэ. Тийшээгээ харж чадахгүй байхгүй. Гаднаас нь ирээд уулзах чадахгүй, өөрөө ч уулзахыг хүсэхгүй. Тийм байдлаа харуулахыг хүсэхгүй шүү дээ. Тэгээд хэсэг хугацаанд нэмлэхээс гараад гэртээ байсан баг. Энэ үеэр шинжилгээ өгсөн чинь одоо цусны шинжилгээнээс нь элэг нь маш муу гэж гарч ирсэн. Уул нь бол энэ хүн чинь арх дарс хэтрүүлэн хэрэглэдэггүй. Тийм зуршил байхгүй. А гэхдээ яг тэр нөгөө нэг халтлах гэдэг юм уу те. Тийм үеэр элгэнд нь одоо битүү гэмтэл гэдэг юм ийм бэртэл үүссэн. Тэгээд дахиад эмнэлэг инээ дээр юм бараадах болж байгаа. Тэр нь болохоор одоо манай халдварт өвчин судлалын үндэсний төр хөсөөтий чи одоо тухайн үед шарын больниц гэдэг байж л. Тэнгуү шарын больниц гэж байгаа. Тэр шарын больниц ч бол тасаг инээ дээр юмд нь хүмүүс ороод эмчтүүлнэ штэ. Гэтэл түүнийг тусдаа дахиад тэрний урдталт байгаа. Дахиад тусдаа нэг байшинд хэвтүүлж исэн гэдэг юм байлээ. Нэг давхарт нь. Би тэрний учрыг бол сайн мэдэхгүй байна. Тэгээд сэтгэл зүйн хувьд тэр дахиад хизээш эргээ дахиад тайз руу гарч чадхаа болчихж байгаа. Ийм нүүртэй, ийм биетэйгээр эргээ тайзнаар гарч чадахгүй гэсэн. Нэг өсөндөө энэ хүнийг тайз руу гаргаж чадахгүй болгож байгаа. Тим юм давхар цаана яваад байгаа байхгүй. Тайзнаас бүр нэг мөсөн ачих гээд байгаа. Ийм юм. Тэгээд энэ мусармаг муухай зүйлс түүний амьд хүрсэн байдаг. Ийм хэрэг цаашдаа хинт ч бүү тохиолдсон. Шудраг хүмүүс хохирдог ийм зүйл хизээч бас таашдаа бити гараасаа. Энэ явдал бидэнд маш том сургамж болох учиртай. Тухайн үед яг аавдаа хэлж исэн байдаг. Одоо өөрийг нь ойлгох ганц хүн бол уран бүтээлч учраас аав нь байгаа шүү дээ. Аавдаа хэлж исэн байдаг. Ийм шудраг бүс зөөлтэй энэ улсын дөрөвжин эрдмийн татвар болоод байна. Ингээд байна гэд аавдаа хэлэнгуут аав нь үнэхээр тэр зовлон мэдж байгаа. Гэтэ хүүгээс маань асуудал холуур байгаасаа гэсэндээ аав нь дуугу урдах ажиллаа хэрэггүй битгий ийм зүйлийн эсрэг дууга ингээд тэмцээдэ гэдэг юм уу те шудраг байдлаар ингээд битгий ингээд гэсэн чинь урдаас нь Бат сайхан юу гэсэн гэхээр та нар намайг шудраг бай гэж хүмүүжүүлчихэд одоо би яаж энэ шудраг бүс зүйлтэй чинь те нийлээд ингээд хамтдаа ингээд явж явах юм гэд урдаас нь тэр хүүн тэгж байгаа байхгүй. Үнэхээр тэр хүү бол шудраг зүйлийн төлөө аавынхаа хүртэл сөрж ийнэ л гэсэн үг байхгүй. Ингээд бүр уйлж сууж исэн гэдэг. Тэгэхээр тэнд бол маш хүнд сэтгэл зүйн дарамтууд яваад байна. Магадгүй бидний мэдэхгүй маш олон зүйлс тэнд болоод байна. Тэгээд бүр уйлж суусан гэдэг чинь бас тий. Ер нь бол маш гүн хатуу зүйлс болоод байна л гэсэн үг. Ингээд тэрээр бид бүхнийг орхисон. За ингээд түүний шарлыг нь театрын тайзнаас гарах болсон.
Тэгээд театрын улсын төр үжиг эдмийн театрын тайзнаас гарах болоход салах ёс гүйцэтгэх гэхээр гэр бүлийнхэн ойр дотныхноос нь гадна түүний үнэнч фэнүүд нь тий үе тэнгийн урлаг соёлынх нь Улаанбаатарын ер нь одоо Сэхэтэн гэдэг тий бүх л хүмүүс салах ёс гүйцэтгэхээр ирсэн. Тэгээд салах ёс гүйцэтгэхэд мэдээж одоо автомашинаар ч машинаар ч Улаанбаатар хотын дундуур ингээд аваад явах нь л тий. Гэтэл түүний зураг явж байгааг харсан Улаанбаатарын гудамд явж байгаа хүн болгон түүнд хүндэтгэл үзүүлж исэн байдаг. За ингээд тэр хүн маань тэнгэртээ дэвшлээ. Үүний араас шүүх хурлан болж байгаа. Тэр түүнийг өнгөрсний араас шүүх хурлан болсон. Нас барснаас нь хойш 3 сарын дараа. Тэгэхээр тэр хүн нас баран бартлаа хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үг. Тэ? Үгүй гэж гүрийж исэн гэсэн үг. Ингээд шүүх хурлыг хачирхалтаа нь улсын дөр үжигийн Эрдмийн театрын тайзан дээр шүүх хурлыг явуулсан байдаг. Бүр сүүл 80 оны сүүл үстэй. Тий. Ямар 88 89 оны баг 3 4 сар хавцаа өнгөрдөг гэдэг үлээ. Тэгээд яагаад би тайзан дээр шүүх хурал хийвэ гэд. Тэгээд урд нь Монголын түүхэнд тайзан дээрээс шүүх хурал хийжсэн тохиолдол хаа байна гэж хайсан чинь 1937 оны их хэлмэгдүүлэлтийн одоо анхны 14-ийг яллахдаа шүүх хурлыг нь одоо Бөмбөр ногооны тайзан дээрээс театрын тайзан дээрээс явуулдаг. Явуулахдаа радиогоор шууд дамжуулдаг байхгүй юу? Энэ өөрөө ард түмэнд та нар ингэх юм уу гэдэг ийм юм болон шүү гэдэг тийм бас дахиад давхар тийм улс төрийн зорилго байдаг шүү дээ, тийм ингэж суулгасан байдаг. Гэтэл түүнээс хичнээн жилийн дараа юм байна. Бүр 50 гаруй жилийн дараа дахиад улсын төр үжигийн Эрдмийн театрын тайзан дээрээс түүний шүүх хурлыг хийсэн байна. Хийхдээ дахиад радиогоор орон даяар шууд дамжуулсан байна. Би энэний ард юу явчихоо гэдгийг ойлгоогүй. Яагаад энэ хүнийг шүүх хурлыг нь радиогоор Монгол орон даяар цацж байгаа. Яагаад тэр тайзан дээрээс өөрийнх нь тэр бүжгэлт дэвж асч явсан тайзан дээр шүүх хурлыг нь хийж байгаа юм бэ гэдгийг би ойлгоогүй. Ойлгохгүй байгаа би. Тэгсэнд нь ээж нь бол тухайн үед байгаа штэ. Ээж нь өөрийнх нь урдур хүүн орсон гэдгийг харж байгаа эмэгтэй хүний хувьд ямар аимшигтай бол. Гэтэл ээж нь миний хүү нэгэнт ард түмний хүү байсан юм байна гэж ээж нь хэлж ирсэн байна. За тэгээд тухайн хэргийг үйлдсэн энэ амь насанд халтсан хүний шүүх хурал болоход түүнд 2 жил шоронд хоригдох ял оноосноор энэ хэрэг мухарлагдчихэ. Мухарлагдсан. Хүний амь хороосон хүнд тухайн үед 2 жилийн ялах одоо хорих ял өгөөд тэгээ энэ хэрэг дууссан байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг бэлтгэн хүрэхэд цаг зав гарган бидэнд тусалсан Осрын Батсайхан хэмээх энэ гайхалтай балетын бүжигчний маань төрсөн эгч Соёлын их сургуулийн хүндэт профессор Төгөлдөр хуурын багш Саран Туяа танаа талархлаа илэрхийлье. Мөн түүний төрсөн дуу Монгол Улсын гавь жүжигчин Осрын Батөлзий танд талархснаа илэрхийлье. Мэдээж хамгийн чухал хүн бол Батсайхан агсны хүү. Хүүдээ хан сүндэр гэж нэр өгсөн. Тэгээ нөгөө нэг урд гоочд бас ашиглаж байгаагүй, нийтэд харж байгаагүй бас зураг хөргүүд энэ хүн нэвтрүүлэгтээ гарсан тийм. Үүнийг хүүн бас бид бүхэнд авчирч өгөөд бичлэгнээ тэр юмуудыг нь холбогдлолтоо тусамж яриаг нь үгдүүхийг нь тэгээд ахчтай ахтай ихтэйгээ уулзуулах энэ бүх ажлыг хүүн хийж гүйцэтгсэн юм байгаа. Тэгээд Осрын Батсайхан гэх энэ хүү агуу өгөгдөл агуу бүр ингээд балетын төлөө төрсэн байсан энэ гослол бүжигчний хүү хан сүндэр нь шүү дээ тийм. Үргэлжлэл гэж хэлж болох юм. Аавынхаа. Яагаад тэгэхээр бид нар яг мэдэх байхгүй. 2000 оны ихэнх үе Монголын залуучууд нөгөө хипхоп урлаг, брейк данс гэдэг юм уу те ийм хүү зүйлс маш их дурлж ийсэн те. Тэгвэл хүү Батсайхны хүү хан сүндэр гэдэг энэ хүү шүү дээ. Монголын хипхопын урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлсэн. Мөн дээрээс нь анхдагчдын нэг тооцогддог брейк данс маш олон төрлөөр бүжгийг бүжгэлдэг Snap гэдэг хамтлагийн нэг юм байгаа хан сүндэр нь. Тэгээд Америкт бас кино найруулагч мэргэжил эзэмшээд бас Монгол улстай ирсэн одоо Монголд амьдарч байгаа ийм залуу байдаг. Тэгээд энэ гэр бүлийн өгөгдөл, энэ хүний өгөгдөл бас хаа холтгов дээ тий. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань үнэхээр бүр ингээд дуусгамааргүй. Гэхдээ төгсөөл нь үнэхээр харамсалтай байлаа. Бид нар мэдж явах ёстой л да энэ хүмүүсээ. Эн чинь өөрөө биднэрт маш их зүйлсийг бас ойлгуулж байгаа байхгүй. Тэр хор шар гэдэг, тэр гол дүр, тэр юу гэдгийг те тэр тайзан дээр юу гэдгийг өөрийн хаанчлаа тогтоож байгаа тэр зүйлс ямар их бас арталтай зүйлсийг магадгүй сонзонг, магадгүй цагаан хил амыг юу юуг дагуулж, юу юуг золиослж тэр тайзан дээр зогсдог гэдгийг илрэл байх бас.
God яг бодохоор их тэр ус сонзон гэдэг юм уу? Тэр цагаан хайлам гэж яриад байна шүү дээ. Энэ талаар ингээ ярьчих гад л байна л да. Гэхдээ өнөөдрийн дугаар үнэхээр гайхалтай байсан учраас ийм муухай минь ярмааргүй. Харин тэр тайзан дээр гэрэлжсэн үеэр нь хоёлаа нэвтрүүлгэж харах юм. За өнөөдрийн дугаарыг маань хөгжил дэвшлийг хамтдаа бүтээх оюу толгой болон FS Construction-ы Морьтон Residence Event гэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр сүгээр болон NTV телевизээр 83.3 107 хөс талбайны од өндөр радиогоор хүрэлээ. За ханаа баярлалаа. За баярлалаа.